Нуацхан. Юу яцхан. За чи жоохон ойртуулчих. Ихтэй энэ нэг эхлэлтийн санаж байна. Юу яцхан. Гүй тэр дугаар бүр ёо. За бит хоёр ингээд түрүүчийн 7 хоногт битсэн шүү дээ. Тэр дугаар битсэн. Түрүүчийн түрүүчих тэр. Түрүүчих тэр нэг дугаар битсэн бит хоёр. Тэгээд тэрнийг дараа нь ингээд сонссон чинь номын сонсон экспириенсийг сонсоод тэгээд за бэлё гэж цацаагүй бит хоёр тэгээд ацвай манай дугаар жоохон ингээд холдчихлоо. Бүгдээ сайхан баярлсан уу? Баярын сайхан уу? Мартин 8 цэргийн баяр бүгдээ гоёлсон уу? Та гоё баярлсан уу? За баярлалаа. Би цэрэгтэй үжицээг шүү дээ. Яагаад? Яаж болцсон? Надаа уус ирдгүү байсан ш. Яагаад? Чиний гэрээ аяг нөө өөр газар. Тэнд очиод идэг гэсэн. Тийм хооч аяг дээр идэг гэсэн. Тэгээ би тэр үзлэн үзлэгтэр нэг ч үзэж байгаа биш. Сонсч байвала. Very lucky. Тэгтээ ямааргүй байсан юм уу? Гэхдээ би яг гэхдээ нэг явъя гэж бодсон юм өгнө. Тэгээд яг шийдээд би ч нөө их сургуулаа төгсчөөд тэгээд за ер нь ажилгүй яж хахаар явчаад ирээгээ. Тэгэхгүй бол амар их сүлд мөнгө төгөр өгдөм билээ гэж бодоод. Тэгээд яг шийдээд за явъя да гэсэн чинь назар ажилд орсон. Одоо тэгээ ажилд орчхоор цэрэгт явахгүй гэсэн үг үү? Залуучууд ер нь явна штэ. Явах ёстой байц. Яг гэхдээ тэгэл нөгөө нэг өмнөх хаягийн дээр ирчлээсэн цэргийн зарлаа. Гэхдээ тэгээ сүүлд нь тэгсэн чинь надаа шүүхээс бүр бичиг ирсэн шин. Нэг ч үзэхтэй ороогүй гэдэг. Тэгдэм байлээ шүү ер нь эрэхтэй хөхтүүдээ. Ер нь тогтмол нэг очиод уулзаад байсан зүгээр юм байлээ ер нь бол. Тийм тэгэх юм бол явахгүй байж болтгол юм бишиг үү. Ямар нэгэн байдлаар тэгэл Монгол юм чинь аргалж болно шүү дээ. Гэхдээ 5 саяар хаалгачдаг илүү дээ. Юу вэ тийм үү гэж би сонссон мөнгө өгдөг гэсэн. Хаалгаж болдог гэж сонсчихсэн. Гэхдээ яагаад цэрэгт явдггүй юм бол яагаад явдггүй гэж бодож байна та хэд? Чи байсан бол явах байсан уу? Эсвэл чи хүүгээ явуулах уу? Энд чи хүүхдээ явуулах юм? Яа. Жил жоохон нэг хатуужил жоохон дисциплин сурвал зүгээр юм болов уу гэж боддоо ш. Надад тэр нөгөө хүм мөнхөд идэг хүүхэд идэг story жоохон муухай санагдаад. Тэр айгу баг тохиолдол ах л та. Тийм тэрнээс биш яг ингээд жоохон дисциплин суугаад ингээд нэг хатуужил бас сурвал зүгээр юм болов уу гэж боддоо л та. Гэхдээ тэр нь жоохон emotionally гоё хатуужилч шиг хит нөгөө нэг амар ингээд тахгүйгээр бас хүний нөгөө эрэгтэй хүний бас юм мэдрэмжүүдийг хит ингэж доош нь яахгүйгээр яг юм зөв ингэж яавал зүгээр юм шиг санагдаж байна. Би энэ амар хийж мэгээл те. Тийм жоохон тийм өглөө эртсэрч мэрэл яг ингээл нэг юм дисциплин байдаг шүү дээ. Тиймэрхүү дисциплинд юу н суучвал зүгээр л ах гэж. Тэгээд нүг Израильд чинь эрэгтэй эмэгтэйд бүгдээ явдаг шүү дээ. Тэгээд Израильд чинь эрэгтэй эмэгтэйд бүгдээ явангуудаа цэргийн албаа дуусгачаад бүгдээ гар буутай болж дууссан юм бэл. Өөрт нь өгдөг гэж юу? Тэгэхээр иргэн болгон гар буутай гэсэн. Буутай иргэн болгон өөрийгөө хамгаалах чадвартай гэсэн үг. Жохон амир зүрх юмнаа гэд буу. Дуусаад бууг нь өгдөг гэсэн. Гоё шүү тий. Би тэгтээ буутай амир болмоор санагдаад шүү. Яах юм? Мэдгүй зүгээр. Ингэж юу юм. Зүгээр гэртээ сувенир маягаар. Тий сувенир маягаар ингээд надад нэг буудаж үзэж мүзэх тийм эрэгтэй хүний тийм сонирхол байгаад идэг гэх юм уу. Тэнгүүт ингээл тэгэл угаасаа бид нар чинь багасаа л тэгэл контрмонт тоглоод ирсэн байгаа шүү дээ. Тэнгүүт тэргээр ээж ихнээсээ ингээд буудаж үзмээр санагдаад идэг. Тэгэл янз бүрийн тийм бууны тийм бичлэг үзэхээр яагаад чи нэг юм буутай болмоор санагдаад идэв ш. Монголд гэхдээ авч болдог гэж. Тийм болдог гэсэн. Гэхдээ нэлээд пассворт нөхөцөлтөд бууин болж иж л авд юм шиг үлээ. Тэгээ бууныхын сонголт нь бас хязгаарлалтай. Тийм л баг. Тэгээ Америкчиг дуртай НАКА тийм милитари тийм бүр зэвсэг бол авч болохгүй. Зүгээр ангийн зориулт морилттай л тийм зэвсэгнүүд эзэмшиж болтой юм шиг үлээ тийм. Чи нөгөө юу буудлагын нөгөө юу би тэрэнд явж үзмээр байгаа даа маа. Тэр ихтэй үнэтэй л гэсэн гэхдээ нэг сум нь 20,000 ч гэлүүтэй. Нэг тийм байдаг гэсэн. Нэг сумаар ингэ зүгээр буудаж үзэхэд үү? Тийм. Тэгээд нийтдээ ер нь олигтой гой бууддыг гэвэл нэг сая болдог гэлүү. За би худлаа. Хуцчээ саяг 20,000 туваада хэд гэсэн үг вэ? Тэгээ дээрээс нь нөгөө сургалт мургалт гэж явдаг гэж магадгүй. Тэгээ дээрээс нь сумныхаа мөнгийг сумны үлдэртэй болгож байгаа Монгол улс. Тийм үү? Тийм. Тэр ярин бараг л тэгвэл ер нь одоо ингээд бүх Солонгос ч одоо бүгд зоо явах хэрэгтэй гэдэг чинь эрэгтэй хүмүүс нь болгоно. Тийм. Монголд ч гэсэн бас тийм байвал зүгээр юм болов. Оюутан цэрэг мэрэг гоё явдаг. Гэтэ яг хав айтайхан ингээд надад зүгээр ингэ санагдаад тийм Монголын
одоо цэрэг айрам нь ингээд очоод ингээд гой буудуулж хангалттай буудуулж модуулт. Гэхдээ очоод ингээд амар гоё юм нацалдуулж модуулаад activity-нууд хийдэг болвол тэр чинь очоод гоё ихгүй. Тэнгүүт ингээл яг явсан цэрэгт явсан найзуудаасаа сонсонгууд ингээд одоо онц буудагчаа шалгаруулахын тулд ингээ хэвтэгээс 3 сумаар бодулдаг. Тэгээд сууж агаад 3 сумаар тэгээд цогсоогоос 3 сумаар л бодулдаг гэж байна. Өсрөл 9 сумаар л бодд юм шүү дээ. Тэгэхээр чинь ингээ амар өөртөө тэгээд очиод ингээ өдөр шөнө нөгөөнийг юу ч хийх юм тэр нь амар ойлгомжтой. Тэгээ бөөндөө усанд орж мараал те. Тэгэхээр амар өдөртэй бас. Тэгэхгүй ингээл одоо жишээл манай аав маавын үед болохоор 3 магазин сумаар бодуулдаг гэсэн гэж байгаа байхгүй юу? Тэр одоо айгу том сум гэсэн үг үстэй. Тийм нэг одоо магазин дотор чинь 30 сум байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чи ингээд тэр үед ингээд явал хамаагүй илүү гоё юм фан байх юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Одоо тэгэхгүй нэг хэсгийн сумаар буудахын төлөө бас хаар өдөртэй ч юм. Тэнгүүт ингээд гадны цэргийн юмнууд чинь нэг юм гоё би тэгтээ цэрэгт яваагүй байж аяар болж. Харин тэглээ дараа нь цэрэг хүнл оруулах шээгийг. Тийм тэгээд яг зөвөр миний л хувийн үзэл бодол тийм шүү. Тийм. Хүчгүй хаа хэдүүлээ. Санхүүжилт нь бас зарим орныг бодвол одоо Америктэй харьцуулах юм бол айгу бага юм шиг билээ шүү дээ тий. Америк чинь юу хэдэн хувийг нь зөвхөн арми милитари руу явуулдаг ч гэлээ амар тойд юм билээ шүү дээ. Тэгэхээр угаасаа санхүүжилт нь бага. Тэгээд гэхдээ яг миний цэрэгт яваагүй стори бас амар сонирхолтой заяа. За. Ажилд ороогүй ч юм биш юм уу тий стори. Яг бүтнээр нь яриул юм заяа. Би их сургуулаа төгсчөөд дипломын ажил дээр би болохоор ингээд нэг стоп моушн хийжсэн байхгүй юу. Тэгээд тэр стоп моушнороо ингээд газруудад үзүүлээд тэгээд ажилд орох гээд нэлээд нэг хэсэг явсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь за одоо нэрийн дуртад яах вэ? Том компаниудаар яваал тэгэл миний дипломын ажлыг амар ингээд сонирхол импресд боллоо. Тэгсээр нэ яг ингээд авахгүй байгаадсан байхгүй юм туршлагатай хүн аав ингээл тэгдэг. Тэгээд би болохоор төшгөөтэй амир хамтарч юм хийдэг гэсэн тухай үед л хамуурын пакэжинг гэдэргээл тэгэл бит хоёр ч нэг юм яг юм гей хосод шиг тэгэл байнгын зүгтээ явж идэг гэсэн байхгүй юу. Тэгээд тэгж явж байгаад одоо Magnolia гэдэг дуучин байгаа шүү дээ. Дэлгөөн болохоор Алтай айлсын ингээд Алтай айлс одоо кино фестивал гэж нэг тэр үед 15 билүү 16 онд тэгж хийжсэн байхгүй юу. Тэгээ цаадах чинь яг тэндээ ингээд одоо зохион байгуулагчаар нь оролцдог гээд тэгээд төшгөөт хоёрыг постэр дизайн хийгээд өгчих гээд тухайд тэгжсэн. Тэгээ бит хоёр постэр дизайн хийж өгөөл ингээд уулзалтууд хийгээл явж байгаа байхгүй юу. Кофе шоп бидэрт уулзаал. Тэгээ тэгсэн чинь хин Magnolia-нд би ингээд өөрийнхөө дипломын ажлыг үзүүлээд тэр чинь нэг юм independent film festival гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ би ингээд үзүүлсэн чинь хожных хэвээр гой болох юм шиг манад ингээд юугаар орооч гэдэг байхгүй. Тэгэхээр би за тэгээд тэр кино фестивалд орсон чинь би өөрийгөө тухайн үедээ ингээл амарлагийн байр эзлэх бах гэл амар хүлээлттэй. Тэгснэ би тэр үедээ нэг киноны зураг авалттай анх удаа кинон дээр бас ажиллаа явж байгаад тэгээ би багнуурч зураг авалттай явж байгаа дундуур нь хаяад нөгөө юун дээр ирсэн байхгүй юу? Одоо фестивал дээр нь. Тэгээ 2 өдөр болсон. Тэгээд би ямарч байр аваагүй байхгүй юу? Тэгээ жоохон сайд санагдаад. Киногоо хайцсан. Тий. Тэгээд буцаж ирээд байжсэн чинь дөлгөн хайран юу яа гээд чи ингээд төрүүлээг үжигсэн би ингээд шүүгч нарт амар хэлсэн шүү ингээд амар гоё бүтээл байсан айтер гээд тэгээд би тэгтээ чамаар ингээд нэг клип хийлгүүлмээр ингээд тэгэхгүй юу. Тэгэхээр би гайхаад юу клип гээд би дөлгөөний дуулдаг гэдгийг ч мэдэхгүй. Тэр үед нэг юм гараагүй байсан баг. Тийм нэг юмнуудаа олзгсаж амжаагүй л байсан. Хамгийн ихний нэг дуу муулцсан байсан. Тэгээ би ерөөсөө дуулдаг гэдгийг ч мэдэхгүй. Тэгээд тэгсэн чинь надаа өвлжөө гэд нэг юм дуу байгаа ганцхан юм монгол хэл дээрх дуу гэд тэг чи энэ дээр ингээд клип хийгээд өгөөч гэдгсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь би дууг сонссон чинь ягаад чи нэг юм аялгау нэг юм айгуу юм сонирхолтой санагдаад монгол дуу гэж бодоход амар юм өрмөц юм шиг санагдаад тэгэл яг 6 сар мараас би хийж эхэлсэн баха өвлжөөг. Тэгээд яг ганцаараа юу маа нэг найз байсан. Болтоо гэд одоо гадаад би гэхдээ тэр найзтай холбоо жоон тасарч одоо гадаад байгаа шиг лээ. Тэгээд ер нь 3 сарын хугацаанд тэр чинь мангар их зураг авч стоп моушнер хийж байгаа байхгүй юу. Тэр одоо коллаж малаж тийсгүүдийн ч гэсэн хийсэн. Тийм бүгдийн хийсэн гэсэн. Тэгээд дуусгачаад байжсэн чинь юу яагаад төлгөөнийг ингээд
би хэрхэн бүтээсэн бэ гэдэг тийм ивент дөрөөд тэгээд тэр ивент дээр болохоор төлгөөнийг яаж ингээд хөгжмөө бичсэн бэ гэдэг тийм намайг болохоор яаж клипээ хийсэн бэ гэдгийг ингээд хүмүүс яриад өгч игээд тэгсэн баггүй юу. Тэгээд тэгэхээр нь би за тэгээд очиж оролцоод тэгээ байжсэн чинь би яг тэр ивентийн очиж өмнөх өдөр нь би за яг цэрэг татлага эхэлжсэн байхгүй. Тэгээд би за тэр ивент орчоод маргааш нь цэрэг татлах дээр очиод тийш шууд цэрэгт явъя гэж бүрийг бодож байсан байхгүй. Яа, дөлгөө чамайг цэргээс. Тэгээд ивент дээр очиод байжсэн чинь тэнд нэг юм борчгор өстэй нэг ах байгаадсан байхгүй юу. Тэгэл дэлгөө ингээл надад танилцуулаад энэ зал амар авьяаслагч танах юм дизайнер авахгүй мó гэж мэгээд. Тэгээ би тийм тэгээ би танилцчаал байжсэн чинь хонгороо таяр мэдэн штэ. Хонгор баяр мэдгүй л. Мэдгүй л. Хонгор баяр гээд одоо хонгороо гэд би ярьчихэд. Хонгороо болохоор тэр ивент бас ирж таарад тэгэл дэлгөөн бит хоёр баах юмнуудаа яриад дуусгаал байжсэн чинь хонгороо хурж ирээд хуучин Winder гэдэг тийм маркетинг эйженси байсан байхгүй. Тэгээ манайх дээр ийм дизайны позишн байгаа. Чи сонирхоод үзэхгүй эзтэргээд. Тэгээд гинт нөө цэрэгт явах гэжсэн үний чинь бодол нь өөрчлөгдөөд. Тэгээд за юу ч гэсэн очиод үзье гэж. Тэгээд тэгсэн чинь ингээд төшгөө бит хоёр хоёулаа тэр ивент дээр зөвхөн очсон байсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь та хоёулаа хүрээ өдөр гээл. Тэгээд бит хоёр яг нэгт өдөр нь тэгээ би нөө юу цэргийнхаа юм мартцсан зөө. Тэгэл нэгт өдөр тэр UBH гээд барилга дээр очивол тэгээ бит хоёр ингээл буудан дээр нь ороод хоёулаа ярилцлага өгөхгүй суудсан зөө. Тэгэл бит хоёр нэгээр дуудаж ирж уулзаал. Тэгснэ ингээл бит хоёр хоёулаа юм ярьж дуусгачаал тэгэл байжсэн чинь хүний нөөцөөс нэг 2 или 3 хоногийн дараа залгаал надаа ингээл амар за бид нар чамааг илүү сонирхож байна гэл тэгсэн төшгөр болохоор чамааг авах боломжгүй юм байна гэл тэгж байгаа байхгүй юу. Тэгэл би амар шэт гэл төшгөөд болцол. Намайг хаяг би яах вэ бро. Тэгэл оролт гэсэн байх үү. Тэгэл тэгсэн чи төшөө чи орол орохгүй да гэлсэн чи үгүй би чамтай заавалцсан байна. Намайг апл төшөө дагалсан да. Тэгснэ би ингээд нөө хоёр дахь уулзалтан дээр очиод би ингэж хэлжээс байхгүй юу. Ингээ маа найзыг бас цогтоо авчгаа. Тэгээ бит хоёр нэг хүний цалин хоёулаа цог ажиллаж. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг хүний нөөцөөр нь гайхацсан ингээд. Тийм байт юм. Маад ийм өмнө тохиолдол гарч байгааг би захиралтайгаа ярилцж байгаа эргээд хариулъя. Тэгээд би шийдэлж байгаа байхгүй би ямар ч лсэн тэгээ хэлцэн гайгүй орчгаах гэтэр гэдгсэн чинь хүний нөөцөөс нь залгаснаа тийм бол байж болохгүй гэж байна гэд. Тэгэл би ганцаараа яг тийшээ орол бит хоёрын зам ингээс олж исэн. Түшгэ гэдэг нь одоо манай Negative Mongolians-ийн түшгэ байгаа шүү. За тэгээд энэ хэсийг катлаад өнөөдрийн зочноор ерөөсөө танилцсан оруулж шүү заяа. За тэгээд өнөөдрийн зочноор манай play pause Pause please. Pause please club. Кинжтэй pause please clubbing. Одоо гоё ивент зохион байгуулдаг, тоглоом тоглодог. Юуны байгууллага гэх үү таах одоо юу вэ? Мэдхгүй зүгээр л. NGO. Гоё organization, ерөн гоё community гэдэг юу болж байгаа. Чи ингэж ерөнхийдөөс орж байгаа юу? Чи хараа ойртод ярьчих юм уу жоохон. Вау. За. Тэгээ би гейнийг нэмж болох байхаа. За. Тийм. Тэгээд манай Отка бол pay гэдэг PayPal гэдэг нэг үү? PayPal, Apple Pay, Megan, pause please clubbing одоо юу. Өнөөдөр манай подкастыг Oh my god. Чи зүгээр эзнэр нь өөрөөр нь танилцуулж манай Отка орж байна. Отка яг юу гэдгийг танилцуулаарай. За окей. Саний бүх хэсгийг хасаарай. Тийм харин юмтай. Тэгснэ өөрөө танилцуулаа. За би тэр pay pause би юу ч хасахгүй та нар мэдж байгаа. Угаасаа би хасдаггүй гэж. Дизайнер тэгээд яг сүүлийн үед board game амар сонирхоод байгаа. Тэгээд өмнө нь болохоор skateboard-ийн community үүсгэсэн. Тийм board юм биш үү? Board гэдэг үг надаас салахгүй. Хавтан одгоо хавтангийн үлдэртэй олно гэж. Тэгээд board game тоглож эхлээд бас board game-ийн гоё community-тэй болъё гэж бодоод тэгээд pause please гээд тийм. Одоохондоо бол яг тийм
officially team status байхгүй. Компани бол биш. Төрийн бас байгуулагч биш. Зүгээр л нэг team өөрсөндөө амарлаг хөрөөд нэр өгсөн team хүмүүс гэх. Тийм клубтэй клуб community гэсэн үг шүү дээ. Тийм тэгээ одгоо би одоо танилцаад нэг жил гарсан болж байна. Яг нөгөө уухагийн одоо борд биш скейтбордын клуб нь уухаа гэдэг нэртэй шүү дээ. Клуб гэх юм уу тэр чи одоо бас юу юм бэ? Тэр чинь жинхэнэ NGO. Гэтэ одоо бол бүрийг холбоо болцсон. Official болцсон. Тийм скейтбордын холбооны захирал байсан юм уу? Үүсгэн байгуулагч захирал байсан. Тэгээд юу яагаад тэмцээний хэд явах га залуучууд тэгээд одоо фандинг босгох нэг тийм ивент хийсэн шүү дээ. Тийм а танилцуулаа залуучуудын тэмцээнд явуулах гэсэн юм аа. Тэгээд Vans дээр ингээд гоё merch хийвлээд тэг ингээд board одоо тэр яг харагдаж байна. Original art-уудаа ингээд зараад дуудлага хөдөлთა хийж мэйгээд. Тэгээ би тэндээс хав дөнгөж эхэлж исэн юм аа. Би төшөг өрнөх хоёртой яг дөнгөж найзлаад явж исэн. Тэгээд тэр ивентэд очоод тэгээ би нэг board skateboard юугаар дуудлага худалдаагаар авч ирсэн баггүй юу. Тэгээ тэр миний амьдралын бас айгүй гоё шин мэдрэмж байсан. Би бүр амар сандарсан шүү дээ. Йоо. Алчих гээд амарсан. Ингэж юм өргөл ингэж. Би авъя гэж нэг тийм миний юунд борд дээр нэг тэмцэлтийн болоогүй маа. Би тэг ганц өргөл тэгэл авчихсан юм байна. Нэг бордон дээр бүр амар алаа. Тэр болохоор угаасаа ингээд glow in the dark гэдэг харанхуй болчих юм бол ингээд график нь фосфортож харагддаг тийм дизайнтэйсэн баггүй юу. Тэгээ тэрэн дээр хүмүүс алалцаад тэр нэг 5 дизайн гаргасан баггүй юу. Тэгээ тэрэн дээр нэлээд алалцаад тэгээд номи болохлээрээ яг гэхдээ тэрийг нөө авсан хүмүүст хамгийн гол нь ингээд нэрийг бичиж өгч ирсэн баггүй юу. Танаа үүдэн дээр байдаг тийм манай үүдэн дээр. Тэгээд номи яг тэр ивент дээр тэгээд танилцж ирсэн шнэ тий. Тэгэж Анна Одко хоёртой танилцж ирсэн. Тэгээд ямарсан Одко бол амар олон юм хийдэг. Айгу талын авьяастай амар мундаг залуу санагддаг шүү. Тэг айгу юу funny айгу гоё яриа хөөрөөтэй тусч одоо энэ бүх сетапыг бэлддэг. Өрөө маань бас Одкогийн өрөө гэх юм уу. Тэг Одкогийн Fast Club-ийн өрөө байгаа. Тэг би бас 7 хоногт нэг board game тоглодог. Би sport gaming тийм гоё юугаа сонирхлоо олж авсан гоё гоо. Тэгээ одоо юунаас нь за ер нь ингээд graphic design ингэж хийж эхэлсэн байна. Тэгээ өвлжөөгийн клипийг хүмүүс бас дараа нь үзээрэй. Хэрвээ үзэж байгаагүй бол Одко хийсэн биз дээ. Би мэдээгүй юм. Good to know. Яаж graphic design ер нь мэргэжлээ яаж сонгосон бэ? Тэгээд board скейтборд руу яаж орсон бэ? Одоо тэгээд board game руу яаж орсон бэ? Board нас board руу. Тийм. За намтруу яг ер нь бол скейттэй амар холбоотой юм байна. Төрүүл скейтер ихсэн гэж юу? Яг мэрэгжил ингэсэн байна. Би яг олчлоо гэхгүй. Одоо л сая мемориго жоох ухаж үзлээ. Ингэсэн байна. Би чинь скейтборд болохлээрээ 16 настайгаас эхэлж унсан байхгүй юу. Тэр чинь 2008 он байсан юм. Тэгээд скейт онж явж байгаад тэгээд ер нь ингээл нөө community-тэй танилцаал ер нь Америкийн скейтерүүд юу идэв яад ингээл эхний 1-2 жил болвол ингээл юугаач мэдэхгүй сурах гал явж байгаа л тэгэл Монголд ерөөсөө тийм скейт одоо скейтборд мэддэг хүмүүс аюу ховор тэнгуут яг ингээд годамжинд ингээд явж байгаа хүмүүс скейт барьсан хүн ингээд явахыг харахаар ингээд ийм эвэртэй тулаа харцсан юм шиг амар ингээд шууд очиод ингээд танилцал хөөе чамаа хин гэдээ би бас скейт ондож хоёлоо гоё танилцаа зүгтаа болгох чигээ тийм байсан байхгүй юу. Одоо хүүхдүүд амар хөлцсөн шүү дээ годамжинд бол скейттэй хүүхдүүд амар хөлцсөн. Харин Монгол улсын хувьд аюу том хөгжил. Тэгээд тухайн үед болохоор одоо Куша Секе Эдигээ тэр найзуудтайгаа анх танилцаад тэгээд ер нь бид эхний 2-3 жилдээ ер нь өөрсдөө ингээд гадны скейтеруудыг дөөрөөгаад тэд нар нь болохоор ингээд ийм бичлэг хийдэг байсан байхгүй юу. Тэгээд би тухайн үед болохоор ингээд зүгээр утас дээрээ эдэр бичээд тэгээд тэр үед чинь нэг ийм дижитал камер гэж байдаг байсан шүү дээ. Нэг жижигхэн савнгийн харьцаг шиг тэргээр бид нар ингээд бичлэг хийж мэддэг. Тэгэл тэрийг эдитлдэг movie maker дээр тэгээд би тэрийг нөгөө нэг цаашаа авахж судалмаар санагдаад тэгээ энийг ер нь яг ямар мэргэжилтэй болчвол ингээд сурах юм бол гэж бодоод тэр үед 10 жилийн хүүхэд байсан гэсэн үг. Тийм 10 жилийн хүүхэд байсан байхгүй. Тэгээд
Тэгсэн чинь ер нь хүмүүс ах махнараас асуунгуу тэгэл график дизайнер гэдэг мэргэжлээ эдэргээд тэгээд би болохоор яг яаж скейтборд унж эхэлсэн бэ гэхлээр би багаасаа ингээд Sega тоглоод PlayStation тоглоод ирсэн байхгүй юу. Тэгэл MTV гэж үдж байгаа харж байгаа юмнаас болоод. Тийм. Тэгээд би 4-р ангид байсан чинь яг Тэнгис кинотеатрт дөнгөж нээгдсэн юм аа. Тэгээд багын найз ингээд хоёулаа явж кино үзье гэх. Тэгснээ би ингээд аав дээр очиод мөнгө аваад тэгснээ 1000 төгрөг авлаа да. 1000-аар кино үзсэн юм шээс. Окей, тийм 1000 төгрөг авсан юм аа. Тэгээд найзтайгаа цуг Тэнгис дээр очиод ингээд нөгөө юуныхад ихчт нь ингээд кино үзье гэд мөнгө өгсөн чинь 1000 биш 2000 гээд 1000 төгрөг бичиж байгаа байхгүй юу? 2000 төгрөгээр кино үзсэн. Тэгээд би нөгөө ихчээс нь гуйж байгаа байхгүй юу? Та ингээд 1000 төгрөг авчил та би үзчихье. Тэгсэн чинь манай цуглахлаар ингээд 2000 төгрөгтэй. Илүү байхгүй. Илүү байхгүй. Тэгээд наваг хайж ус ганцаараа орч чадахгүй. Яа. Оо драматик гэсэн чинь нөөгээд оруулахгүйгээд. Юу гэж тээ. Тэгээ бит хоёр гарч ирснээ. Ямар тэнийг юм бэ гээд. Тэр чинь баг анх удаа кинотеатр кино үзэж байгаа байхгүй юу? Тэгээд за бүтэхгүй юм байна гээд. Тэгээ би тэр үед PlayStation тавьсан байхгүй юу? Тэгээд хоёулаа чи чинь бас олигарх. PlayStation ихтэй байдгийс. Тэгээд за хоёулаа миний PlayStation дээр гоё тоглоом ах уу гэд найзгаа нарьж байгаа байхгүй юу? Тэгснээ 3000 төгрөгөөрөө юу? Тэгснээ тэр нөгөө нэг хорооллын ачлалт нэг тоглоом зардаг дэлгүүр байдгийсэн. Тэгэл тийшээ ороод тэгснээ маа найз нөгөө нэг 2000-ыг гаргаж байгаа болохоор ямар тоглоом авах ирэхээ сонгоно. Би болохоор зүгээр тоглоулна PlayStation дээрээ. Тэгээс чи маа найз харж ирсэн нэг скейттэй тоглоом авчтэй. Тэгээ би тэр Tony Hawk-ийн тоглоом аваа. Тэгээ тэрийг тоглосоор байгаа скейтэн дуртай болоод. Чиний амьдрал ер нь ингээд дандаа бусад хүмүүсээс болж нөлөөлөлд автаж. Тийм тэгэл холбоо өдрөө зүйлтэнд байгуулчаал явж байгаа. За график дизайнер гэдэг мэргэжил байд юм байна гэд. Илүү л яг зөв хүсэж исэн юм болохоор би багаас болохоор тийм видео гейм хийдэг хүн болъё гэж амих боддог. Тэгээд скейт орж ирэнгүүт ийм бас бичлэг хийдэг хүн болмаар санагтаад, эдит хийдэг хүн болмаар санагтаад. Тэгээд ерөнхийдөө ийм мэргэжил байд юм байна гэдгийг мэдээд. Гэхдээ би чинь бас тэгээд шууд орчтаггүй сургуультаа. Жохон фейл хийсэн. Тэрийг яриулгасоо юм шиг. Тийм бас нэг юм хэлэхээ мартсан ба ш. December Studio гэх бас график дизайны компани байгаа шүү дээ. Design Studio. Найз зөвхөн ихнэр тайга хийдэг. Тэгээ бас та хэд Instagram-ын бид мартахгүй бол доор нь бүгдийг нь оруулчихъя. Тэгээ сонирхоод үзэрэй юм тал талын ястай. Отко ер нь ганцаараа юм яриад амьдралаасаа хуваалцах юм бол амар их юм ярихаар юм билээ. Гэт бүх юмн дээр айгу дэлгэрэнгүй ярьж чаддаг. Санагдсан ш. Ингээд үргэлжлүүлээ яриад байдаг. Оршил маршил хийхтэй. Тэрхий яриад байна. Чи одоо болно. Үгүй. Энэс шүү хаач байгаа. Хаагдахгүй гэхдээ. За тэгээ спонсорудаа хэлгээ мартчихжээ. Өнөөдрийн спонсор мэдээж Bonoco авс маань. Би тэр хойлохна байна гэж утсан болохоор чи эндээс аяган тэгээд угаараа за. Тэндээсээ аяга аваад аваа. Тэгээд мөн Velby-гийн Londa Professional усны кэр бүтээгдэхүүнүүд дэмжин ажиллаж байна. Тэг өнөөдөр бид хоёрын харуулах юу вэ? Нөө очсон ивент байхгүй юу? Гайхамшигтай. Бүтээгдэхүүн бол Londa-гийн Deep Moisture Conditioner болон шампунь. Тэгээд Scott Fresh Tonic буюу одоо манайхаар хуурай шампунь шиг юм уу да. Гэтэ энэ юу л ахaltaа тоник юм байна. Тэгэхээр усанд орж морчоод үсээ нойтон байхдаа ингээд хуухандаа түрхэж чийгшүүлэх үйлчилгээтэй. Instantly refreshes the scalp гэж. Вау. Хуухыг шууд ингээд сэргээх юм байна. Тэгээ энэ ойлыг нь хүмүүс мэдэх байхаа амар хэрэгэлдэг шүү дээ. Яг хуурашиж муурашаад. Одоо чиний ус жоохон хуурашилтай харагдаж байна л да. Яагаад тэгж бодож юм хэрэг ингээд сүрдийгээд ингээд байгаа байхгүй юу? Тэг ингээд цахилгаанжаад байна гэдэг чинь ус чинь хуурашаад тийм угнаасаа ингээ хангалттай тэжээлээ өгч чадахгүй ингээд байгаа байхгүй юу. Тэгэхээр иймэрхүү үед чинь одоо шууд ингээд лайв тест хийва. Шампунаараа угаачаад Deep Moisture тэгээд кондишнер хэрэглээд тэгээ уснаасаа гарч ирчээд энийг цэцгэн шүү дээ. Массаж хийгээд массажлаад тэгээд усны энэ үзүүр юу одоо энэ хэсгүүдээр ингээд энэ ойлоо түрхнэ гэсэн үг. Хоёр гартаа ингэж байгаа л сайхан. Тэгэл ус чинь ингээ гой сайхан байранда байна. Стагайтай. Одоо бэлтгэж байгаа юм. No.
Яа, нэр тэгж бас болсон байт те. Болно шүү дээ. Хоёр би амар байна. Чи шампунь юу хоёрыг авбал. Би энэ хоёрыг Энэ нь хамгийн хэрэгтэй гэсэн. өөр авах гэдэг. За авбал нэрээ. Зачнаар орчих юм. Тэгтээ хүмүүс нэг амар тэгэж би гоо сайхандаа анхаардаг байх гэж боддог байсан байхгүй юу? Тэгсэн чи амар анхаардаг болсон билээ те бүр харин тийм билээ. Гээл мэлг бүр нэмэлт үйлчлэгээтэй. Тэгээ гоос өсөж явахаа илүү гоо сайхандаа амар анхаардаг болсон юм шүү. Эрэгтэйчүүд сүүлийн үед амар та хоёр тэрийг өгч. Тийштэй тэгэх хэрэгтэй ч ба хайж бас болохгүй шүү дээ. Одоо арьс марс чинь бас хураашилтай харагдаж байна. Чи нүүрэн дэм төрөж байгаа юу? Ганцхан тоос төрөхдөг байгаа да айгүй л. Би нүүрэн дэм бүр юуш төрөхдөг шүү. Зүгээр чи яаж Монгол survive хийгээд байгаа бэ? Уугаал тэгэл өөрийнхөө орондоо. Нэр юм уу? Тийм. Тос төрхий одоо хөгшөрж ийн миний sunscreen ядаж төрхөл айгүй зүгээр. Гэхдээ нэг би ингээд тос төрөхчээр ингээд нөгөө нэг нүүрэн дээр юм наалтсан юм санагдаад байхгүй юу? Юм наацсан юм чинь тэр чинь хамгаалж байгаа. Тэгээд тэ ингээд шийгшүүлж байгаа гих мэт. Төвс чинь бас яг адилхан тийм. Хан тийм юм байлээ. Гэтэ чи юу ч хэрэгэлдэггүй гэхэд айгүй дайж байна уу? Хан тийм. Тэгээ нэг тэр нөө тохгүй санагдаад байдаг юм уу? Би гартааш тос төрөх чаддгүй ш нэрээ. Тийм үү. Гэтэ гарч айгүй чиглэв шүү дээ. Манай дүү тэгээд идэм а боргил ингээ нүүрэндээ юм дөрхөх тусам тэрийг нэгтэг болчт юм а гэдэг айгүй минимал байхыг хичээдэг манай дүү ч гэсэн. Гэтэ юм хүртгэлтэй. За тэгээ энэ бүтээгдэхүүнийг туршиж үзхийг хүсвэл Velby Shot-ийг имэнээс хургуулээд авч болно. Эсвэл Shangri-La-гийн 2 давхарт Beauty Avenue. Beauty Avenue дотор. Beauty Avenue. Beauty Avenue байгаа шүү. За бас нэг ивент тэгч. Өнөөдөр бидний Look TV ивент тэтгэж байгаа. Тэгээд за гоё юм ярих гэж. Тэнгисийн ирэг дээр 24/7-гаа үзэж байгаа юу? 24/7. 24/7-гаа үзэж байгаа юу? 7 хоногийг болгоно нор централ телевизээр гарахаас гадна хэрвээ төрүүлж үзхийг хүсвэл бүх дугаарууд нь Look TV-гээр 3 өдөр болгоо. Yes. 3 өдөр болгон одоо хагасан бүтсний дугаар орно гэсэн үг. Тийм, одоо бол яг энэ дугаарыг бичиж байх үед бол 3 дугаар дугаар нь 3 4 дугаар дугаараад орцмаа гэсэн үг. Тэгэхээр төрүүлээд үзэх боломжтой. Эсвэл манай гаднаас үздэг монголчууд байвал бас Look TV-гээр ороод үзэх боломжтой шүү. Тэгээ эсвэл ээж аавынхаа хажууд үзэхэд хэцүү байв. Эсвэл ээж аав нь үзүүлэхгүй ч юм уу те ганц зурагттай. Тэгэх юм бол Look TV-гээр ороод бас үзэх боломжтой. Тэр тэгтээ насны зур заасан байсан. 18 нэмэх шүү. 18 болцсон уу? Воо, эсвэл нодлон 16 мургаа байсан санагдаад. 18 нэмэх гэж л шүү. За 18 нэмэх бол үзэх нь иргэжлэх 21 нэм. Тэгээд амар нэмэгдээд тахгүй. Тэгээд тэрний дараа жилийнх болохоор зөвхөн нэг шар цагаантай сайт дээр ордог. Бум гэдэг. За яана. Sorry. Look TV-гийн нөгөө нэг social суугаад дээр нь хүрхэн юм comic mom-ийн юунууд орсон мөлий. Тийм, Look TV тэр хэсгүүдийг ингээд янгуудаа comic mom-ыг болоод тэн дотор болсон янз бүрийн хов живийн тухай орж байгаа гэсэн шүү. Тийм, тэгэхээр Look TV-гийн Instagram эдрийг бас даагаад тэгээд бас үзэх боломжтой байх нэ. Тэгээд Look TV-хэнда баярлалаа. Та ер нь үзэж байгаа юу? Би эхнээ тэр юуг нь үзсэн шүү дээ. Дугаарыг. Тийм, тэр нөгөө нэг юу шууд лайваар нь тийм. Лайв явах нь. Лайв нь амар шеэрлэгдэл гэж гараад ирсэн шүү. Амар үзэлттэй байл шүү дээ. Бүр ёо. Бараг хүнийхээ тооноос их үзэлттэй юм шүү. Монгол улсын иргэдийн тооноос олон үзэлттэй. Нэг хүн 2 үзээд байгаа маа ши. 2 девайс дээр гэсэн. 3 4-ээр нэг нь Look TV-гээр үзээ, нэг нь зургатаар үзээ, нэг нь Facebook-ээр үзээд. Тэгтээ нэг хүн тэрнийг олон одоо нэг удаа ингэж үзчихэд аппликейшнээс гарчаад дахиад ингээд аппликейшн Facebook руу ороод дахиад тэрэн дээр дарах юм бол тэр чинь дахиад views нэмэгдэж байгаа гэсэн үг те нэг хүн. Facebook чинь бүр зүгээр зөрөөд өнгөрөхөд views-ээр тооцогчт юм шүү дээ шүү дээ. Юун дээр үү? Feed дээр үү? Болохоор тийм. Тэр харагдац гэж impressional юм шиг байлээ. Тэрнээс 2-3 саяар үзсэн гэдэг бол амар Монгол улсын хамгийн их үзэлттэй шоу усан мөн бөхөө. За тэгээд юу ярмаар байна. Шин дөрүүдээс дүр гинэ. Шин оролцогчдоос хаалгаж байгаа юм байна уу? Гэтэ баг дүр гэж ярих нь зөв юм шүү. Дүр шиг санагддаг. Тийм надад би гэхдээ зүгээр ярьж болно шүү дээ. Болно шүү дээ. Зүгээр шүү дээ. Тийм зүгээр. Тийм. За би сайхан шүү.
Гүгүгс заав сайлах эсгүй гэхдээ хит доромжлохгүй байвал. Агуу доромжлохгүй даа. Тий. Үзэл бодлоо илэрхийлж болно. Надаа яг зүгээр охтуудаас нь бол яг өөлийн хамгийн гоё оролцогч юм шиг санагдсан. Залуучууд нь ч нэг би эрэхтэй хүн сонирхгүй. Гэхдээ гэхдээ залуучуудаас нь чамд таалагдсан. За би энэнийг ингээд яг хилчүүл бас хүмүүс гайхаж магадгүй. Гэхдээ надад цэнгэл таалагдчихж байгаа. Цэнтүүлээ юу? Тийм. Нөгөө нэг далдаг тийм. Хүмүүс айгүй тийм. Хүмүүс айгүй дургу байгаад байгаа. Гэхдээ надад тэр дундаасаа хамгийн үзэхэд зугаатай санагдсан. Тийм яг entertaining болгож байгаа тийм. Тэгээд бусд нь яг жоохон худлаа байгаа юм шиг санагдсан баггүй нэг юм олон хүн үзэж байгаа гэдэг юунаасаа гарч чадахгүй байгаа юм шиг нэг юм хаалттай цэнгэл тэгээ хонгор эднэр бол арай өөрийнхоороо байгаад ам болов гэсэн мэдрэмж төрсөн. Тэгээ угаасаа л тийм далдгал юм байлгүттэй. Гэтэ тэр нь тийм хүмүүс надад хөөрхөн санагдаад тийш жоохон ядаргаатай хүмүүс. Миний type. За тэгвэл новыг найрыг ивэл жоохон ядаргаатай байх. Ядаргаатай байх хэрэгтэй биш үү? Toxic тийм. Гүй. Toxic биш штэ. За тийм ээ би toxic хүмүүс бас туртай юм билээ. Өөрөө бас toxic хор болчиход байгаа. Сэндэр таалагдж байгаа хүн баам. Чи хонгорыг таних шүү дээ. Хонгорыг угаасаа тань. Хонгортой бүр багасаа баг байхын л тань. Гिच. Хонгор зургуцлаа. Хонгорыг чи бараг 16 7 тахтаа л мэддэг болчихсон шүү дээ. Тэгээд хамт гитарын дугууланд явдаг байсан юм аа. Тэгээ заач нэг бас нэг рок хөгжим сонирхож монирхоод эхэлсэн. Тэгээд тэр үед явж исэн тэгээд танилццал тэгэл хамт гадуур алхаж явдаг гэсэн шүү дээ өрнөцтэй. Жохон байсан. Тэгээд тэрнийгээ дуусгаал тэгэл цаачин герман яваал. Тэгээд тэрнийг дуусгаад их сургуульд яваал тэгэл нэг тарха болцсон. Тэгээд тэгтээ холбоотой байдаг гэсэн л та. Instagram дээр тэг орж байгааг нь хараад вау гэж бодсон. Тэгээ надад болохоор нөгөө цэрэн тогтох таалгач. Хамгийн бакин. Тэгээ амар тийм бүртэй сүртэй амир санагдсан шүү дээ мэдхгүй. Та нэрнүүд ямар сайн зээжсэн. Би өөр ингээд ганц хэрлүүний нэр орж ирж байна. Чи яг гадна төрхөөр нь зээжилсэн үү? Тийм би бол яг гадна төрхөөр нь зээжилсэн. Нөгөө дуулдаг нь нөгөө гизэгтэй нөгөө бакин нөгөө битүү бала шивэстэй цэнгэл чинь ямар шивэснүүд ямар ч утгагүй шивэснүүд хийцэн байсан юм аа. Нэгээс үер айрын цэвтэй бүр тэрний шивэс гэж байгаа шиг тэгснэ. Нью-Йорк гэсэн эрхчлөлийн хөшөөтэй биш байсан нөө Америкийн төв мөнгөтэй тийм л хөвгтэй. Америкт өссөн юм болов? Эсвэл амар Америк калчраар өссөн ч юм уу нэг тийм л ахaltaа. Гэтэ за хүний шивэсийг нэг жааж хийгээд явах өөрөө бала шивэснүүдтэй. Тийш тэ номи чи. Гэтэ яг ингээд тийм юм уу яавал тий. Эрхчлөөний хөшөө. Squat-ийн хөшөө үлдсэн тий. Тийш хүмүүс байдаг баха тий. Тэгэл Монголынхоо юм калчруудыг яатсан ингээл онцтой өмд тий. Яа. Тийм бол cool юм шүү. Cool штэ тий. Гэтэ арайш тэхгүй л ахaltaа монголчууд. Squat-ийн хөшөөтэй нэр хүн байдаг болов шивээс. Байдаг баха. Squat ингээл нөгөө нэг мойсын урталт байдаг юм блэ. Цэдэн бал. Биш чой болсон шүү дээ. Чой болсон гэсэн хөшөө гişүүлсэн. Squat-аас илүү чой болсон cool юм байна. Тий. Ингэсэн байд ш тий. Тий, чой болсон чинь тий бас л зэвүүн гар байсан юм шиг байгаамаа. Чингис хааны бодол зөндөө хүн шиг байсан. Чингис хаан бол гадаадд ч байдаг хайгуу бол. Гэтэ надад Squat-ийн хөшөөг яг ингээд силуэтээр нь яг юм хараар нь ингээд жижигхэн ч юм уу нэг юм хөө маягаар хийжүүл гоё юм шиг байна. Яг бүр нүүр дүрс мөрсгийн яахгүй яг юм силуэт яг юм хав хараа. Тэгвэл агуугаар реалистик биш үү? Тийм. Тийм тийм л агуугаа юм шиг байна. Тэгээ тэнгисийн эрийг мань эхэлсэн. Яг үзэхэд угаасаа амар гоё юм уу? Би дуртай реалити шоунд тэгээд үзэж хүмүүстэй үзэх амар гоё байдаг. Тэгэл муулна штэ жаачлан муулна. Гэхдээ publicly биш, орон дотроо. Зөвхөн гэр дотроо дөрвөн ханны дунд тийм байшин. Нэг залуутай цуг ямар тэнэг юм ярьдсан бэ? Алим яасан гинөө. Тэрний цэрэн тогтохын Instagram нь Frost гэсэн юм байхгүй юу? За
Frost гэдэг чинь хөлтүү гэсэн үг шүү дээ тий. Хөлтөө шүү дээ. Хөлтүү шүү дээ гэж байгаа юм шиг санагдаад байгаа. Би ингээд тэрнийг өөрөөс нь асуумаар байхгүй. Өөрөө үнэхээр хөлтүү юм уу? Хөлтүү шүү дээ. Гэж яадаг нэг юм. Йоо надад тэр нь амар фаны санагдсан. Frost шүү дээ. Гэцэж ах шиг. Тэгвэл бас гоё л нэр өгсөн байна. Хөлтөө шүү. Хөлдөө шүү гээд. Хот шүү дээ. Тэгээд тэгчихэл хөлтөө биш үстэй. Тийм нэр өгсөн байлоо. Тийм хөлдөө биш гэсэн үг. Тийм. Тэр аяа уйдгартай залуу илээ гэж. Үгүй уйдгартай мэдгүй одоо тэгээд. Шоунд орж байгаа хүмүүс ч бас ингээд шоун одоо надад амраа бол ингээд амар задгаа байгаа нь бас гоё санагдаад байгаа байхгүй. Ярьж байгаа айгүй өөрхөрөөсөн тий. Тийм одоо ярьж байгаа юм тэнэг үгүйг бол хүмүүс шийдэн штэ тий. Гэхдээ ярихгүй бол амар мангарахгүй. Тэгээд ярьж мараад ингээд өөрөөрөө байж майгаад ингээд тэхгүй бол бас хэцүү санагдсан. Гэтэ би нэгийг нь тал үзээд хоёрыг нь бүтэн үзсэн. Нэг дээр нь бас зөндөө юм бас. Хоёрдугаар нь юу болж байна? Нэг дээр нэг хүний насаа хийсэн шүү. Тэгснэ буцаа ороод иртээ. Яаж хоош ирж байгаа? Тийм алим ярьдаг залууг. Тэгэл оруулаад ирсэн зүгээр. Зүгээр surprise гэдэг үү? Тийм зүгээр одоо та нарт хасах мэдрэмж өгж гинэ гэдгсэн. Хасах юм бол ингээ ийм байдаг шүү гэдэг мэдрэмжийг өгөхийн тулд туршилтаар хөөрх юмныг хасаад. Тэр яаж хасраа гэдэг нэртэй чи. Хасаа. Бот ингээд нэмхээ байсан бол. Байж ёо. Тэр нэг юм явуулсан нөө. Бисэн тоглож байгаа. Эцэг ирээд аваад явах үед. Оролцогч та босно уу? Тэгээд юу юм босно. Боллоо. Моко айгуу гойхтолжээ. She's a fucking cold bitch. Ямар ч тийм нүрний баясгалангүй охинтэй. Гэхдээ тэгтээ тэр нөгөө нэг 24-70 гэдэг тэр амар хөөрхөн байсан. Харин ягаад тэрүүгээрээ байж болдгоо юм бол яг хүн нь ингээ арай TV ингээд амар resting bitch face-тэй юм шиг санагдсан. Яг охин нь бол надад амар би юу гэдэг байгаа юм бэ гэж нэг хөөрхөн байгаа юм шиг. Тэг яг рекорд гингүүд пим юм царага. Тэр гоё юм шүү. She's a cold bitch баахгүй. Тийм үү. Гэ ах яа тийм ээ таалагдах. Тэгтээ эрэгтэй хүмүүс тийм cold bitch-үдэд дуртай тий. Тийм үү. Мэдгүй хүн үнэсэл болчих байлгүй. Хүн нэл тест хүн нэл тест бол баг гэж бодчих. Чамд ингээд эмхтэн ингээ анхаарал өгөхгүй ингээд нэдэвэл чи араас нь гүөх үү? Чиний таалагддаг. За окей, you don't have Anna here. You don't have Anna энэ 2 цаг мартнаа. Тийм амар single залуу байлаа гэж бодоход. Ингээд жоохон юм cold байгаад байвал чи татагдах уу ингээд жоохон ингээд анхаарлын татахыг хүсэх үү? Яг уу үнэхээр таалагдчихвэл жоохон явгал авах л та. Гэхдээ тэгээд нөгөө хүн бас ийм зөрүүлээд би нэг бөмбөг явуулсан над руу зөрүүлээд юм явуулахгүй байгаа тэгээд бочсон дэрстэй. Яг би бол тэгж бодож юм зүгээр цагийн л гарч байгаа. Тэгэхгүй тэгэл яг хав тийм угаасаа зүйл нь эрэгтэй үнийг анхаарлын татахын хувьд бол татах. Гэхдээ байнга тийм байгаад бол. Чи эрэгтэй хүн гэхдээ ингээд байнгын юм араас нь хөөцөлдөхтэй ингээд чон шиг ингээд араас нь гүөх туртай юм шүү. Бүх эрэгтэй хүн бол тийм тийм шүү. шүү. Тийм. Гэтэ тодорхой хэмжээнд бас чаленж байв. Гоё юм чаленж байгаад хар гоё гэдэг тийм. Тэгэхгүй ингээл нэг чамд нэг жоохон тий хямны жоохон хэлтэрхий өнгөтэй. Нэг болчих юм шиг тий. Ингээд нэг жоохон юм өнгөтэй. Ингээд яваад. Тэр чи тэрийг гэж идчихэл ямар амттай юм бэ гэж араас нь яваалаа. Тэгэл дахиад нөгөө тий Би зүгээр л хям уу. Үгүй яг кусок мяса гэдэг нүг орсоор хэлж байгаа байхгүй тий. Ингээд тийм зөвөрлөлийг би нүг монголоор ингээд яаж байгаа. Ингээд нэг юм шийдснэ. тий яг тийм байл уусаа гоё штэ. Тэгэхгүй ингээд тэр хямаа өхөө болчвол тэг хямаа эсвэл бүр бүтнээр нь өгчвөл бас хэцүү тий. Надаа яг нэг юм хямаахгүй болж. Яг зүгээр нэг юм ихтэй хүн чинь угаасаа тийм чаленж дуртай. Амархан юмд ингээд амар хурдан үйдчихдэг. Юм шиг надад зүгээр санагдаад байхгүй. Тэнгүүт ингээд нэг юм тоглоомтой зөвлөх юм бол ингээл тий нэг юм эхний левел нэг нь магадгүй зүгээр утсыг авах юм уу тий тэр нь ихтэй үний хувьд амар том чаленж тэнгүүт нэг ингээд нэг босс дээр очиод дийлснэ дараагийн босс нь гэд ингээд явсаар аваад ингээд файнал босс дээр очиод үргэлжлэх юм уу нэг тоглоом чинь тийм байх сонирхолтой байдаг шүү дээ хамгийн ихний раунд дээрээ боссоо дийлжүүл тэр тоглоом ямар тэнгүүт төртэй тоглоом бэ гэж уусаа бодсон шүү дээ тэрнтэй л надад адилхан санагдаад тэгэхээр ингээд явах тусмаа ингээд гой хүндрээд хэцүү болоод
байвал илүү гоё. Гэхдээ тэр хямаа өгж явах хэрэгтэй юм бол. Тийм байна. Ямар ч хямаагүй бол бас хаашаа очих юм те. Тийм. Okay, from this how did та хоёр яаж учирсан бэ? Анна та хоёр. Your love story. Анаг үсэн шүү дээ. Тэр Аннагийн story яри тэгвэл хөдөө явж байхад би сонссон амар гоё story. Тэгээ бас яг л хөөрхөн 30-40 минутын story хэдүүлээ яриад дуусах юм байна. Гэтэ ярьцсандаа ч яах вэ? Сүүлийн хэсэгт. Гоё story, амар гоё story. Валентинаар явуулсан. Бас юу шүү дээ. Юу? Яхаа зүгээр тэр чинь тэгэл бөөн драма бөө юмуд болж исэн болохоор бас яг ингээ тий олон суугаар ярихад бас Гэтэ чи коротко нөгөө шортли эсвэл нүуник ингээ богинохон ингээ зарим юмнуудыг хасаж ярьж болох юм байна. Хасаж яриул нэг утга болчихгоо. Оо тийм ер нь хамаагүй ярьж болох юм байна тийм байна. Би нөгөө сонсчихсан байна. Гэтэ айгүй гоё юм аа. За тэг дуусч надад ярьж өгнө үү? Тустай амтрааж байгаа да. Богцлоод members only дээр тавьчих. Гэтэ ер нь гоё энэ яриагаа үргэлжлүүлэлтээ хайрын сэдв чинь ер нь гэтэ амар гоё шүү дээ. Гэтэ нөгөө хям өгдөг дээр би ч гэсэн хямыг бас бүхлээр нь авах дургу төрлийн хүн л дээ. Надад бас би барахгүй пологдно. Тэгээ харамсна. Би бас хямыг ингээ чимхээр авч чаленжтай үерхэл дуртай. Бас эрэгтэй хүн ч гэсэн юугүй ингээд хайртай дуртай гэдэг нь бол надад бас таалагддгүү. Ингээд удаж дурладаг гэх юм уу, хайрладаг хүн бас айгүй гоё санагддаг. Ингээд нэг юм ингээд мах дандаа махаар төрлөөтэй. Нэг гоё стейк ч юм уу, гоё ингээ мах бэлдэх гээд маринад хийдэг штэ соусондоо. Тэгж маргааш нь идэх гоё. Тэг ингээ хайр өөрөө маргааш нь ингээ үерхчихгүй ингээ маринад хийж жагаад гинт ингээ маргааш нь идээд амар гоё хоол гарч ирэх мэдрэмж байна. Бурхан чамайг өшөөг. Гой санагддаг. Sorry. Тэгвэл би бас ганц хоёр хүнтэй нэг тийм болж исэн юм аа. Яг хөөрхөн мангар том нөө юм гэж өглөөж байгаа. Зах дээр зардаг юм орооц байдаг шүү дээ. Пилгээл тэ нэг дор. Хүүшээ хамгийн чинь бэжэл та. Би зүгээр амтлагаа явуулж ах чинь дэлгүүрт нэг ингээ зүсээ тавьсан байдаг. Юмнуудаас би зүгээр амсаа явж явах чинь ингээ хамаг хям өгчих юм. Яг чи дуртай хям бэ нөө чи бас мэдэх хэрэгтэй шүү дээ. Мэдэх хэрэгтэй амсаа явж юм. Өөхтэй хям бэ нөө. Тий, өөхтэй хям дургу. Хям бэ нөө. Тэгээ өөхтэй хям чи нийслэл салааттай гоё идэг байхгүй юу? Тэгэхээр чи бас өөрөө юугаа тэр хямтай хослуулах чи. Ямар салаат хийх гэж. Oh my god. We're talking about love or salad. За гоё тэнгисийн эргээсээ сайхан лав яриад. Тийм тэгэхээр бас явн чангардаг залуучууд гоё эд юм аа. Тэгвэл sorry. Тэгвэл удчих гад байдаг талтай. Эсвэл хитрхийн амархан санагддаг. Эсвэл ямар амархан өгдөг хайр вэ гэж бас боддог. Ингээд нэг хүн бол 2 3 хүн ч юм уу. За бүгд юу ингээд шууд л би чамдтай нэрэ хоёлаа маялаа гэл тэгээд хар чин юу амар амархан юм. Ямар амархан хүнд сайн болчтiin. Тэгэл өөр хүн гараад ирвэл өөр хүн тэгэл тийм амархан сайн болчих юм биш үү гэж яг бодогдчихсэн. Insecurity миний. За тэнгисийн иргэн асуучсан уу чи? 2 дугаар дээр нь юу болсон? За 2 дугаар анги дээр нь би зураг харж байгаад ирээ. Би бас шууд сэжээрээ сандгүй. 2 хөл 3 мөр үзсэн маа. Би 3-ыг үзег байгаа. Би үзэхгүй. Жаахан. Манай гэрт угаас телевизор байхгүй. Лук ТV-гээр үзээрэй. Лук ТV-гээр үзвэл үзэх бах. Гэтэ би залхуураад над яг нэг тийм юм үзээ суух цаав байхгүй. Чи угаасаа үзэхгүй гэж хэлсэн шүү дээ. Үзмээргүй байна уу? It's fine үзэх албагүй. Тэгээ чамаас л би зүгээр recap хийжээ заяа 7 хоног болгоо. Тийм хаяа нэг Look TV Чигтэй нэг Instagram-аар орж хараал гэж. UB comedy дээр үзэж байгаа нэг story оруулсан байна шүү дээ. Тийм тэр яг нөгөө нэг олон нөгөө хүн зориулж үзсэн. Би яг тэр үед UB comedy дээр байж таарад. Тэгээд яг амар олон хүнтэй үзсэхгүй. Тэгсэн чинь амар гоё. Хүмүүсийг funny юм хэлтэн.
гэж амар. Тэгээ олуулаа үзэхэд амар гоё. Бүр яг тэгэж олуулаа үздэг event маягаар ингээд хийгээд баг такс таслуулаад аа гэж. Эсвэл зүгээр уух юм зардаг газар байвал зүгээр гоё. Тийм нэг хөл бөмбөг бөөнөр үздэг шиг л гэсэн үг шүү дээ. Тийм юм яаж байгаа л гоё уух юм зарж магаал тий. За хоёрдугаар анги дээр нөгөө хасаа чин буцаа ороод ирсэн заяа. За. Тэгээ хасаа буцаж орж ирэнгүүтээ нэг хүний ингээд дээтэнд авч явах эрхтэй болоод тэгээ өрөнгө яагаад тэгэхээр хасагдсан болохоор гэжтэй за. Тэгээ өрөнгө авч хасагдсан болохоор гэж. Өрөнгө үйл яг. Би өрөнгө гэдэг нэртэнд дуртай. Өрөнгө гэдэг нэртэй байж яагаад үйл яг гэж товчилж байгааг би бас ойлгохгүй ингэхгүй. Угаасаа дөрөв хэсэгтэй нэртэй байдаг. Please someone ask her. On TED. Товчилж байгаа юу? Товчлаад үйл юм аа гэхгүй. Уул гэх юм шүү. Содол sorry яна яа. За тэгээд тэр хоёр болцоонд яваад аймаа хөөрхөн байсан. Нилээн би биэндээ ингээл тэр ч угаасаа ингээд гоё яасан тий. Уулаад айгу таалагдсан тий. Уулаад таалагдж хасаач бас таалагдж байгаа юм шиг байна лээ. Тэгээд явж байгаа нэг охин нэмэгдэж ирсэн. Нэг охин нэмэгдэж ирэнгүүтээ бас болцоонд явсан. Тэгэнтэй вэ гэх юм хамгийн бацаантай. Бацаан boys шүү дээ. Өсөн ургаж амжаагүй boy. Тэг өсөн ургаж амжаагүй boyтай. Boyтай хамт болцоонд явсан. Тэр хоёр яг уу тэжүү vibe нэг. Тэр хоёр насны үед бас ингээд ойрхон юм байна тэгвэл. Тийм байсан. Гэхдээ тэр boy бол надад жүжиглээд байгаа юм шиг санагддаг. Жүжээд байгаа юм шиг. Гэтэ гайг өсвөл рүүгээ гайг болчих واخа. Амраад бол цэнгэл таалагдчихж байгаа юм шиг vibeтай байлээ. Тэгээ тэр хэд тоглоом тоглосон. Тоглоом тоглоход сонирхолтой шийтгэлүүд хийсэн. Тэрэн дунд нь эрэгтэй хүнээ өмссөн тийм шийтгэл байсан. Хин үсэ. Өмсөгч гэжтэй нэг юм хиймэл амьсгал өгсөн гэх юм уу. Цэнгэл хасааг хасаад ч үлээ дээ. Тийм басан тэр хэсгийг амар рафлик катлцсан байлээ. Тэр бас амар сонирхолтой санагдсан. Тэр мэр хэсгийн Look TV дээр байж байвал бас гоё шүү дээ. Тэр director's cut гэдэг шиг. Арай илүү урт хувилбар уу? Тийм урт хувилбар. Цэрэн тогтохоос. Цэрэн тогтох гэхэр л юм. Бүх шиг санагдаад байна. Цэрэн тогтохын талаар би яг үндэ юу ч санахгүй байна. Because he was boring as ямар ч тийм сонирхолтой характертай хүн биш. Яа, бэлгүүн шиг одоо хасагдчих байхад. Баку дээр нь баквах амьдрал хэрэг болдгоо юм шүү гэхгүй. Адлаа би бас цууд үдсэн болохоор би гизээ барьж юм ярьдیں۔ Тиймэрхүү юмнууд балсан. Тэгээ одоо илүү сонирхолтой болох байх. Нэг нь дараагийн дугаар дээр хасагдах юм шиг байна лээ. Дахиад. Йоо. За хин хасагдах вэ? Хэдүүлээ бот. Цэрэн тогтох. Эсвэл boy. Надад boy хасагдах. Boy гэнэллээ зураг нэг. Энэ boy, энэ нэг boy байгаа ч тээ. Бүр яг boy гэхгүй хөөрхөнтэй тэгснэ. Юу гэдлээ? Хасан бол намайг өрсөлдөгч гэж бодож байгаа. Би бол өрсөлдөгч чадвартай. Юу шүү дээ авирлаг яриад тест. Тэр амар хөөрхөөсөн. Гэхдээ цэрэн тогтохын бие бол яалчгүй үнэхээр амар бие байлээ. Гэтэ бас ийм биетэй болох ч бас амар хэцүү шүү дээ тий. Тэгэхээр бас яг ингээд надад бол бас амар гоё юм молчингаа хөгжүүлсэн залуучууд бол бас нэг юмдаа тууштай чаддаг юм шиг санагдаад шүү дээ. Сахилгават. Тий сахилгаваттай одоо жишээлбэл нэг хүмүүн тэ эргэдэг ч юм уу эсвэл хүмүүс хайрладаг ч юм уу тэгэх юм бол бас үгүй шүү лээ. Би I heard a rumor. За. Цэрэн тогтохын талаар уу? Биений хувьд хасаагийн бие бол хамгийн гоё бие байлээ. Яг юм юу мах таарсан уу? Махшуулан таарсан. Хид болчинлаг биш, хид туранхай биш. Айгу тийм хасаа нэдтэй юм. Эрүүл биетэй гоё залуу. Өдрийн нас нь юу ч гарахгүйсэн тий. Тэрнийг бас айгу зөв гэж би бодож байна. Гэхдээ энэ чинь тэрний эхний нэг орж ирдэг интрон дээр нь хасаа хилээдсэн. Зарим нь хилээд байсан те. Зарим нь хилээд байсан. Гэтэ насыг бол яг Singles Inferno шиг бүр нуучвал надад бол дээр санагцсан. 30-тай байна уу, 18-тай, 20-тай байна уу? Тийм шүү. Тэнгуү тэр нөгөө нэг өмнөхдөр байсан нөгөө нэг military guy ч юм лээ. Бэлгүн. Тэр залууг амар хөшингээд хийдсэн тий. 30-тай. Харин тий. Йой. Тэнгуүт манай уухныг яаж чинь мах болцсон юм. Харин тий. Бараг л батогдох босыг эдний залуу тэр ямар юм бэ? Өрөн хонгор хоёр бидний тест байвч өрөн хонгор хоёрын тест нь хасаа мичид хоёр байх үед. I don't know what this means. Харин тэ өөртөө дүнэлтээ хийцээ. I don't know what this mean. Тэгээд it was funny. Тий хүний сонирхол гэхээр сонин л. Тэгээ надад хин таалагдсан штэ. Хонгор биш. Зол жаргал. Нөгөө блурын модель хийсэн охин. Энэ охин. Энэ охин.
Нөгөө чинь бүр нөгөө клипэн тоглолцсон байсан шүү тий. Тийм нэг солонгос K-pop одын клипэн тоглосон охин. Надаа энэ охин яагаад ч юм амар таалагдсан. Яг дуу багтаал юм бэлээ. Гэхдээ нэг тийм хөөрхөн инээдэг санагдсан шүү. Би золоотой тэгээд сэрэн тогтохтой жим дээрээ харалтцсан. Тэ танаа жим ч амар юм шүү. Цог байсан юм уу? Үгүй зүгээр л харсан. Фильтр. Румер чинь тэр юм уу? Үгүй. Үгүй. Цог байгаагүй шүү. Би тус нь зүгээр харчихсан. Дангарна. Тийм, дангарна. Явчлаа. Дангараа. Бодгалаар нөө. Тийм. Лайваар нь живэр харсан юм шүү дээ. Амьдарна. Би панелист болмоор байна. Тим шанс байна уу? Чи дараа жилд үзимагийн оронд орохгүй. Би тэгээд дүгнэлт нь баян хүний ихнэр л байх хэрэгтэй байна гэдэг дүгнэлт хийчихэд байгаа ш. Тэнд байгаа хүмүүс дандаа баян нөхөртэй гэж. Тэгэхээр би тэнцэхгүй баха. Чи гэлсник баян тэмэлж. Дараа жил баг Батад үзимаа 2 болоод оронд нь 2 өөр хүн орох баха. Тийм үү? Дараа жил гэж байх болов? Байвал. If байвал. Байхгүй ч гэж магадгүй. Тэгээ уусаа амар их үзэлттэй юм шоу юм чинь бол байх хаа. Maybe. Шинэ панелистууд ямар санагдсан? Содгэр болбах. Бие бариад байгаа санагдсан та. Харин надад бас тэгэж санагдсан. Өмнө маа хуучин ажлын нэг охин яг өмнө би production дээр болтын ингээд яг ийм бангийн хамтарч. Одоо юу гэх юм бэ? Туслах нь гэх юм уу юу гэх юм бэ? Тим үнээр ажилтдаг байсан байхгүй юу? Өвн амар фаны гэсэн. Харин тийм гэсэн. Би өөртөө сонсч байсан. Тэгээд болтыг харчаад амар хөвчлөлтэй байх та гэсэн чинь амар бие бариад байгаа юм надад харагдсан. Тэгтэл хөвчлөлтэй байсан шүү дээ. Айгу цөөхөн ярьжээ тий. Тэгснэ юу гэхээр нэг шүлэг бичүүлчт юм уу хүүхдээ ирчгэлүүдээ нэг юм өнөө хөөх юм яриад жижиг юм шидээд дөө. Гэхдээ угаасаа өөрөө хэлээд тах шиг байл шүү дээ. Ийм яг юм үзээд реакт хийж байгаа бичлэгч юм бас яг өөр юм байна. Сонирн байд юм байна гэдэг өөрөө тэгсэн шүү дээ. Анх удаа тиймд орж ингээд эсвэл дугаа ялах уу? Тэгэх бах. За тэнгис хэрэг сайхан байна. За тэгээ дараа 7 хоног эргээд тэнгисийн хэрэг болгонгараа. Бидний нууц тэнгисийн хэрэгээрээ эргээд болццгаая. Качап хийдэг хэсэгтэй. Та хоёр түрүү жил бас тэгсэн юм. Түрүү жил бол бүр дугаар болгоныг нь ярьдаг байсан. Анализ хийж мэдсэн те. Дараагийн дугаар дээр хин хасагдах бай. Бүр ингээд бүгдийг нь ярьдаг байсан шүү дээ. Ийм юм болсон гэсэн гэж. Тэрэн дээр юу гэж бодож байна? Тэгээ бид нар финалыг нь бүр хамт лайв үзсэн. Oh my god. Лайв стрим хийсэн. Тэр аврагс. Тэгээ та ичдүүл бараг л панелист хийцэл юм шүү. Тэгсэн хүчээр хүн болгон гихтээ панелист. Тэгээ бид нар чинь бүр ингээд хэрэгт орж мараад. Лүг ТV-гийн юуг шууд цацчлаа гэж Лүг ТV-гийнхаа ойлгоод тэгээд болохгүй шүү дээ мэдээж те. Хоёрны өмчтэй зүйлийг. Гэтэ ерөөсө тэгээгүй шүү. Хамгийн сүүлийн дугаарын юу лайв хийсэн гэсэн нөө. Тийм бид нар лайв хийн мэн гэж стрим хийн гэж ярьчихгүй юу? Тэнгүүд Лүг ТV-гээс холбогдоод юу вэ танах чинь одоо ингээд яах гэж байгаа юм шиг системэстэй гээд. Тэгээ юмдэж зөв тэр нь бол гэтээ тэгээгүй бид нар ингээ өөрсдийнхөө царайг харуулад тэгээ тэр нь цаанаа явдгаараа яваад хүмүүс Лүг ТV дээрээ зэрэг тавиад тавингуудаа бид нарыг YouTube дээр тавиад ингээ үзсэн байхгүй амар хөөрхөө. Энэ ч лас тэхүү. Тэгсэн ч яах. Гэтээ лайв стрим хийх айгүй ажилтаа юм билээ. Одоо ер нь тийм хүчин чадлаа алдсан. Компьютер байхгүй. Эсвэл зүгээр яг 3 өдөр яг оронгууд нь шууд үзээ. Эсвэл хоёлаа Лүг ТV-гээр үзэнгүүтээ тэрийг бичингүүтээ тэрнийг яг зэрэг цацчих болно. Тийм. Тийм. За. Тэнгис хэрэг сайхан байлаа. За. Номигийн тэнгис хэрэг юу вэ? Миний хайруу. Тийм. Non existent. Юу тэнгис хэрэг би цөлд байна. Туулын хэрэг. Туулан чалга. Ерөөс усаахгүй. Тэр нэг аль аймгийн хүн ч нэлээ. Хөсгөлийнх нь лөө юу лээ? Дөргөний эрэг дээрх хоёр. Oh my god. Дөргөн хааны. Дөргөн чинь юу лээ? Гоо болтой юу лээ? Тийм говь болтой хийсэн шүү дээ. Хөргөл хийсэн шүү дээ тэр. Нэвтрүүлэг хийсэн юм уу? Тэг нэг шоу. Нэг дугаартай нэг шоу юм уу? Ивент. Тийм. Тэгээ тэрийнхээ бичлэг цацсан. Чиний туулын эрэг дээрх 24/7 юу болж юм доо? Туул муулын эрэг байхгүй харин цүлд. Дөрөг мөргөн чалга. Говийн яг говь десертийн голтой би. Тийм. Ангад цангаар. Тийм, хураашсан. Ингээд тэр холд ийм баян бүрт харагдаж байна уу? Тий, одоо хий юм харж марахаараа баян бүрд
яах нь очичаалаа. Хи бишээ ингээд яг ингээд visually нэг oasis харагдаад л. Жохон хол. Ингээд нэг юм за би тийшээ хүрэх хэрэгтэй юм байна гэдэг юм байна. Тий хаяа харагдана Баянбүрд. Otcon senses something. Тэгээ Баянбүрд харагддаг байхгүй. Тэгэл ингээл ойртой бол те гэсэн чинь Баянбүрд дээр өөр хүн байгаад байдаг байхгүй. Өөхстэй ингэсэн өөрийгөө норж. Тий аль хэдийн эзэнтэй Баянбүрд. Oh my god. Ойлгож байна шүү дээ. I think I know who you're talking about. Тэнгүүд эзэнтэй Баянбүрд байна гэл тэгэл зүгээ өөрчлөөл явна шүү дээ. Дахиад Баянбүрд байна уу гэл. Одоо яг vision чинь бол Баянбүрд байхгүй. За тэгэхээр сонсож байна уу залуусаа. Тэгээ энэ угаасаа миний л асуудал юм байлээ. Би өөрөө биш миний л асуудал биш. Би өөрөө асуудал юм байлээ. Би бас зөндөө юм үзээд юм хом подкаст сонсож байгаа. Тэгээд асуудал нь надад л байсан юм байлээ л те. Би өөрийгөө дүнсэн чинь юу яд юм байлээ. Хүнтэй байхаараа би тэр хүнээсээ emotionally аягүй их юм хүсдэг төрлийн хүн юм билээ. Одоо би ганцаараа байхдаа ингээ ганцаараа happy байж чаддаг хэрнээ хүнтэй болчоороо тэр хүнээс хамааралтай happiness-ийг аягүй их нэгдэг. Надад англиар юу вэ? Codependent гэх юм уу? Codependency аягүй ихтэй юм билээ. Одоо чинь би Otco-той үерхлээ гэж бодъё л доо. Түнгүүд Otco-г би ямар нэгэн одоо миний аз жаргал Otco-гоос амар их хамаарах гэдэг гэх юм уу? Тэгээд хамааруулцдаг. Яагаад тийм болсон гэдгийг харин чинь амар чухал юм шүү. Мэдгүй тэрийг одоо сэтгэл зүйч надад хэлж өгөх байх л та. Зөвхөн рилээр бол би өөрийгөө эмчилж бол чадахгүй байгаа. Рил болон подкастер бол өөрийгөө эмчилж чадахгүй юм билээ. Ингээд одоо нөө тэр цогтой байгаа хүнээс амар их хардаг гэсэн үг юм шүү дээ. Амар их нэхэд идэм билээ. Тэгээд тэр чинь айгүй шудраг бас шүү дээ тий. Би өөрөө юм өгөхгүй эсвэл өөрөөсөө хамааралтай байх хэвээр. Түнгүүд өмнөх нөгөө ганц эксээсээ би бас айгүй тэгцэн л юм байна л да гэж би дараа нь бодсон. Одоо чи ингэхгүй байгаа юм чинь би яаж юм happy байх юм бэ гэдэг ч юм уу тий. Одоо би ганцаардаа дайн чамаас болоод гэдэг ч юм уу. Би амжилтанд хүрэхгүй байх чи намайг хойшин татаад байна гэдэг ч юм уу. Ингээд тэр хүндээ айгүй их ачааг өөрүүлээд гэхдээ ихэнхдээ emotionally санхүү манхүү тиймэрхүү юм дээр бол амар independent би юу ч авдаггүй өгдөггүй төрлийн. Гэтэ emotionally л амар их юм нэхэд идэг байсан юм шиг байна. Тэгээ би хүнтэй дотн болоод ирэх тусмаа тэрийг анзаараад байгаа юм чинь. Ингээд амар гуниглал тэнгүүд яа гуниглаад байна гингүүд тэр хүн тийм үйлдэл хийсэнгүү гэдэг юм дээр аюу их ач холбогдол өгдөг. Тэгээ хэлэхгүй тэрийг яагаад гэвэл би strong independent woman би сайд болдоггүй би уйлдаггүй эрэгтэй өнөөс болж гэ тэрүүгээрээ би даарчдаг хэлдэггүй. Гэтэ яг үндэ ингээ гуниглцсан байгаад идэг байхгүй юу? Яг энэ яриаг хин нэгэн сэтгэл зүйч сонсож байгаа бол доор гой комментээр бичвэл аюу талархахаар байна шүү. Гэж чи тэрэн дээр юу гэж бодож байна? Одоо та хоёрын relationship-ийн одоо ингэж байгаа байхгүй юу? Нэг хүн нь амар anxious. Ер нь бол аюу anxious байдаг. Нөгөөх нь болохоор арай secure байдаг гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд яг тийм юм билээ. Яг хосуудыг ер нь анзаараад хаар нэг нь арай anxious, нөгөөх нь арай secure. Тэр нь аль нь ч байж болно. Та хоёрын хувьд чиний хувьд ер нь тиймэрхүү асуудал гардаг одоо чамаас юм нэгтгүү. Чи эсвэл нэгтгүү. Яг надад болохоор зүгээр нэхэн нэдэр гэдэг ихэн чаашийн зүгээр чи одоо сая жишээлбэл ингээ ярилцдаггүй байсан гэдэг ч байна шүү дээ. Надад болохоор зүгээр үерхлийн хамгийн гол чухал зүйл нь болохоор ярилцах юм шиг санагдаад байхгүй юу. Ямар нэг ингээд жижиг ч юм болсон, том ч юм болсон тэрэн дээр ингээд сонсож байна. Тодорхой хэмжээгээр ярилцаад өөрийгөө нээдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй ингээ ярилцахгүй байхаар ингээд юм ингээд нууг дотор нь ингээд буглаа тэр нь ингээд томорсоор байгаад ингээд тэр хүнийг өөр үйлдэл хийхэд нөлөөлдөг ч юм уу. Тийм тэгэхээр би бол яг хүнтэй үргэлж явахдаа ямар нэгэн байдлаар сайн ярилцах хэрэгтэй гэж боддог. Тэгвэл яг бит хоёрын relationship-ийн хувьд бол ойр болвол бүр тэгж амар serious ярилцаж чадахгүй байгаа юм санагдаад байгаа байхгүй юу. Гэхдээ тэр нь бас яг юунаас болоод байгаа юм бэ гэдгээ бит хоёр өөрсдөө сайн мэдэхгүй. Тэгэхээр яг ингээд үерхлийн ингээд нэг юм юунууд чинь янз бүрийн л юм степүүдтэй байдаг шүү дээ. Анх бол ингээл амар ингээл тэг хоёр талаас ингээл
тийм газ имплет хасаацсан юм шиг гэл амар нийлдэг ч юм уу. Тэгэл тэр ассан галаа хэр удаан гоё хадгалж авч явах нь бас тэр хүмүүсээс амар шалтгаална гэж би бас боддог. Тэнгүүд яг зөв бит хоёрын хувьд бол өөрийн үед бол зүгээр асуудал нь амарсан ярилцаж чадахгүй байгаа юм шиг л надад зүгээр санагдаад байна. Гэхдээ бас энийг би бол өөрөө сайн хэлж мэдэхгүй байгаа. Ахын юмнууд амар ярьдаг та хоёр. Ахын юмнууд уу? Тааш яг одоохондоо хамт амьдарч эхлэегээ байгаа болохоор тиймэрхүү юмнууд ярьж эхлэег гэхгүй. Би яг ингээд удаан relationship дээр яг нэг юм бас бодоод идэв шүү дээ. Ахиулах хэвээр левлээ. Одоо нөгөө тоглоом шиг нэг фейс дээр удачаар юу relationship айгүй хурдан унтардаг юм шиг санагдсан. Одоо юу гэдэг чинь би бол 7 жил болцсон байхгүй юу. Тэгэхэд миний relationship яг 3-4 жил яг нэг фейс дээрээ нэг гэрт одоо ингээл үерхээл honeymoon фейс нь дуусаад одоо юу гэдэг чинь хамт амьдардаг болж малаад цаг хугацаа өнгөрүүлэх нь ихсээ тэг хамт амьдарч байгаад одоо уламжлалаар бол ингээ гэрлээд хүүхдтэй бол ингээ левел ахиа явж байгаа шүү дээ. Шинэ чаленжуудтай болоод тэг нэг арай exciting болдог ч юм уу мэдгүй. Тэгэхэд би ингээд яг тэр дараагийнхаа левел рүү орж чадахгүй намайг ингээд амар удаацсан. Тэнгүү би ч ингээл нэг бүх юм мэдлэхэн байдгаараа байж гэн. Нөгөө хүн ч гэсэн бүх юм мэдлэхэн байдгаараа байж гэн. Тэг бүх юмаа мэддэг болцсон. Цаашаа explore хийх юм бараг байхгүй. Тэгээ бид хоёр бинээс уудсан юм болов уу гэж бас боддог шүү дээ. Тэгэл байранда байсараа. Тэг би ихтэй зөндөө асуусан. Тэг хүүхдтэй болъё. Тэг ерөөсө тийшээ ингээд дараагийнхаа юм руу ингээд let's go гэж зөрөгтэй орж чадахгүй байсаар байгаа гэж болчих юм чи. Гэхдээ хүүхдтэй бол яг тэр бол сүүлийн юм л да. Одоо хоёулаа амар үерхлээ гоё болгохыг гэснээр хүүхдтэй бол ихэнх надад бас буруу санагдаад байна. Тэр чинь бүр ингээд амьдрал төлөвлөж байгаа болохоор үнэхээр тэг зүгтаал бай энэ үнтэй би ингээд энэ хүний яриаг сонсоод би хүүхдлээ зүгтаа байж чадах юм байна гэсэн үнтэйгээ л хүүхдтэй бол надад зөвөрөн санагдаад байхгүй юу. Тэнгүүд тэгж бодохоор эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцааг миний хаалаа ингээд одоо чи тэр сонгосон үнтэйгээ хүүхдлээ юм ярих юм шиг зүгээр санагдаад байхгүй. Тэгээл ингээл чиний ярианаас эзэж уйдахгүй. Тэг чи бас тэр хүний ярианаас эзэж уйдахгүй. Дэлсэн шидэ юм хамж имэл яриад идэг. Тэнгүүт ингээл одоо ямар нэгэн үерхэл эхлэхдээ ингээл тэр хүмүүс чинь бие бинийгээ танихын тулд амар хэрдэг. Тэг чи энэ дэр яа би тэрэн дэр гэдэг юмнууд амар хэрэлцээр байгаад тэр ярих юм дуусчингууд ингээд бие бинтэй юм ярихаа болчдөг юм шиг надад зүр санагдаад байхгүй юу? Танилцаа дууссан чинь. Танилцаа дууссан. Тэнгүүд тэр хүмүүсийн хувьд одоо чиний хэлж байгаа шинэ chapter нэг гэдэг нь зөвхөн ямар нэгэн activity хийх хэрэгтэй юм шиг надад санагдаад байна. Эсвэл тийм нэг өөр хоббитой болдог ч юм уу, хамтдаа идэгтэй болдог ч юм уу. Хамтдаа аялдаг ч юм уу. Гэхдээ тэр аялал нэг юм амар юм гоё арай юм adventure аялал байдаг ч юм уу. Тэрийгээ сүүлд нь дурсаад ярихад ингээд тэр нь хоёлаа нэрээ тэгэхэд тэгсэнтэй гээд ингээд ярихад тэр амар гоё байдаг ч юм уу. Тэгж надад санагдаад байна. Та хоёр одоо яг гэрэлтэй батлуулсан. Гөө. Та хоёр хамт аялж үзсэн үү? Зээгүү. Та хоёр экстори юм зөндөө байгаа юм байна. Та хоёр тэгвэл хамт аялмаар юм байна. Гэтэ яг манай хүн чинь хөдөө хамт явж байсан. Хөдөө бол хамт явж байсан. Манай хүн чинь нөгөө нэг би чинь хитгэн орноор явсан. Юу? Хитгэн орноор явсан. Аялсан. Манай өч болохоор амар олон орноор аялсан. Тийм. Оо хитэн орноор. Мэдгүй тэгэл баахан орноор. Дараа зөрүүлээд оруулчих аялаа зочнороо. Би ингээд хоёлаа ишээ аялдаа тийшээ аялдаг гэж битүү наад ш тэр тийм энэ тийм гэж. Ваа тё. Тэгвэл ингээд би болохоор ингээд амар юм гоё аялах хүсэлтэй байгаад байгаа. Бочоор хэрэн дээр жоо шүү дээ. Тэгэл би болохоор амар аялах дуртай. Тэгэл ямар ч улсын самаагүй ингээл өөрөч өөрөөл аялаа гэдэг тийм юутай тэнгүүт аана болохоор ингээд ерөөсөө аялдаг фейсээр биш нэ. Ингээд бит хоёр ингээд зөрчсөн гэх юм аа яг тэр хэсэг нь. Тэнгүүт би орыг бүр сүлдээ ингэж утсаж. Би нөгөө нэг түрүү юу яасан гэдгсэн шүү дээ. Гадагшаага нөгөө хүүхдүүд авч явах гээд фандрейсинг гэдэр хийсэн гэсэн шүү дээ. Тэгээ тэр нөгөө фандрейсингээ босгоод тэгчээд би тэд явдаг байхгүй юу? Малайз руу явсан. Тэгээ би ч ерөөсөө хятад явсан, Орос явсан гэж мих болоо байхгүй. Йоо чи чинь бараг яваг л гэсэн үг. Би ингээд агуудаа хятад Оросоос өөртөө явах чинь ингээл амар exciting зүйл. Бид ингээд амар зандлаа хэмжин гээл
Монголоос ингээл явахдаа ингээд вагоноор яваад заяа. Тэгснээ ингээд би онгоцон суугаа амар удацсан. Тэгснээ ингээд Бээжин дээр тэгэл газраар нэг ингэж явсаар байгаа машин шин богоо гэж явсаар байгаа Бээжин дээр очиод аэропорт дээр нэг хонсон байхгүй юу? Бүр ингээд өмнөх өдөр нь очиод аэропорт дээр ханаал. Тэгээ би чинь хаана яж хат баахан энэ аэропортоос ийм авчираа. Боо ийм даалгавар өөр даалгавар. Тэгэл би тэд нөгөө нэг чекин нэг хийлгчээл ингээл билетээ авчиж байгаа шүү дээ. Тэгээ билетэн дээр чинь тэдэн цагаас ингээд boarding юу ба гэж бичсэн. Тэгээ би яг нэг хэсэг цагийг авсан. Яг board ингээд таахыг хараагүй заяа. Тэгээ би чинь Монголоос явахдаа нөгөө нэг богооны сэтгхүү 2 минут юм суучна. Богооны сэтгхүүгээр airport дээр очсон. Яа. За. Тэгээд ингээд ордог байхгүй юу? Тэгэл нөгөө аныг цагсан юмнуудыг хавж явж байгаа л тэгэл яг 5 минут онгоц хөөрхөөс 5 минутын өмнө гейт дээр очсон чинь бүх юмнууд ингээ хаацсан заяа. Ямар амар юм баригчтэй одгоо юу. Ямар тань заяа. Чоо ингээ зарсан баг. Mr. Armando гэж зарсан баг. Би тэр үед шопинг хийсэн. Биш. Онгоц чинь нислээ шүү. Тэгэхэд яг нэг л дэлгүүр орсон яа. Тийг амар олон дэлгүүр ороо. Тэгээ нөгөө хиттийн гайл юу нөр амар чанга. Тэгээ нөгөө скейтний түүл мөр бүх юмнуудын заавал асуугаад бүр тэрэн дээр амар удацсан байхгүй бас. Тэгээд оцсон чинь бүх юмнуудаа хаагаад яасан. Чи тэг ганцаар байсан юм уу? 2 хүүхэд дагуулж явсан. Дагуулж энэ хоёрыг яваа мавыг гээгүй юм уу? Ингээл хойно ингээл сагсаа шүү дээ. Яа нэгтэй. Тэгээд би ингээд яаж яах нь хятадууд ч юусэн англиар ирэх. Тэгээ би ингээд англиар яасан чи нөгөөт нь ойлгохгүй байна гэдэг. Тэгснээ ингээд юу гаргаж ирснэ Google Translate гаргаж ирснэ ингээд надад үзүүлээ зэ. Тэгээ би ингээд машин ингээд дуудаад аваад тэрий би та онгоцондоо сууч ятэр гэж үзсэн. Амар дураараа. Яа. Тэгээд тэр онгоц яг ингээд нүдэн дээр хөөрөг явсаж байгаа байхгүй. Тэгээд ингээд бүх онгоцны билетээр шатцсан зөө. Тэр fundraise хийсэн мэс ямар ч хэрэггүй болсон зөө. Миний мөнгө. Ямар балаа юм бэ? Тийм бас юм мэдээгүй шүү дээ. Тэгсэн шүү дээ. Documentary хийж гэхгүй. Тэгээд би ингээд шокнд ороод одоо яах ёстой бодлоо гэдгсэн чинь билетээ авсан газартай холбогдгээд тэгээ би дээшээ буцаж гараад тэгээд ингээд авсан газартай холбогдоод яаж маасан чинь одоо ингээд рефанд хийх боломжгүй та өөрөө ингээд хоцорсон байна гээд тий ингээд Бээжингийн аэропорт дээр ингээд бүх билетээ авсан зэ буцах билет бүх юмнууд авсан тест дээр бүгдээрээ шатаас гэж 3-1 билет зэ юм. Буцах нь хүртэл чадчих байгаа юм уу? Тий буцахын хүртэл ингээд юу яаж ашиглаж болохгүй гэдэг байхгүй. Заавалчгүй ингээд нэг югаараа эхний энэ явах онгоцондоо суусан бийж буцахт нь суунаа гэдэг. Оо ямар сони. Тэгээ би юу гайхаад үгүй энэ буцахт нь ядаж ингээд бид нар одоо эндээс ийшээ очичоо. Тэгээ буцахтаа ингээд ядаж суугаад ирчээ гэдсэн чинь болохгүй гэдэг байхгүй юу. Йоо. Тэгээд ингээд ямар ч дугаар байхгүй, ямар ч интернет байхгүй. Тэгээд туршлагагүй аялагч нэрээ. Порт дээр хадагдчихж байгаа байхгүй. Тэгээ ингээд нэг юм үнгүй нэг юм Wi-Fi татж утсан Монгол руу холбогдоод дахиад хүмүүсээс мөнгө зээлээд тэгээд бөө юм болоо дахиад билет бичүүлээд би болохоор нэгтлэн ингээд авчаа тэгээ очиж байгаа буцаараа болгочно гэж бодоод тэгээ нэгтлийнх нь ингээд авчаа гэд ингээд очиод уулцсан чинь нөгөө билет бичдэг хүн нь танаа ингээд одоо Малайз Монгол улс хоёрын хооронд ингээд байгуулсан тэр юун дээр заавалчгүй буцахын бэжж би тэр билетийг бичих ёстой юм байна гэд бүр тийм дийлтэй. Тийм байт юм бэл. Тэр ингээд би өөр ингээд надад дэлгэцэн ингээд харуулсан байхгүй тийм. Тийм болохоор та буцхаа заавалчгүй авах ёстой гэд. Тэгээ ингээд бүр дахиад хэрэг болоо. Тэгээд ингээд боо юм болгоод нисэж байгаа байхгүй юу. Тэгээ олоод ниссэн юм байна тий. Гэтэ би ингээд яг тэгж бодсон зэ ингээд би яг нэг Truman Show шиг заяа. Яг ингээд ер нь бол миний амьдарч байгаа ертөнц хятад монголоор юм хилтэй. Тэгээд ингээд би гарахад тэнгүүт наа ингээд гарахгүй байгаа дээ муус байна. Бүх ярыг ашиглаж байна. Ингээд гарах гэдэг юм наа ингээд гарахгүй болгочод ингээд тийм муухай эготой дэлхийн чамайг тайрчина. Тэгсэн ингээд хүмүүс ингээд найснаас Америк яваад маад хэлсэн шүү дээ. Надад хотлоо ярьсан. Оношай. Америк гэж байхгүй. Бид бүгд жүжигчд. Тэгээ юм рекламдж гэж тухайн үед 1 минут гэж бодсон. Нэг минут гэж. Яа, ямар эври юм.
Тэгээд боо болж байгаа болчих жоохгүй. Гэтэ тэр буцах билет мөр үнэхээр новшин билет байсан. Ингээд Малайзаас Таиланд ороод, Таиландаас Хитэнийх ороод, нэг хот ороод тэндээсээ хидж дамжиж бүр яваад байгаа эсвэл дөр. Яа тэгж нэг би гэтээ ингээд миний аяллууд үнэхээр угсаа нэг юм сонио азгууч юм шиг. Чи чинь Монголд л байх хэрэгтэй хүн юм биш үү? Босоо хөх Монгол залуу байна. Өмнө бас нөгөө нэг евро Алтай таван богдроо явсч ёо тэр үрст аим шигтэй аялаас. Гэхдээ яг зүйлд нь ярихад хоёр л байсан л тоо. Тэр их гоё стори тэгээд Negative Mongolians дээр уг байгаа. Гэхдээ тэр дугаар Negative Mongolians өөртөө байхгүйс учраас ингээд интернетэд орсоргүй алга болсон. Чи тэгээ иймэрхүү фейлүүдийг бодоод дараа нь ингээд яа ямар тэнийг юм бэ гэж гинт ингээд талгаанд ингээд заримдаа бид нар ингээд фейл зүгээр яж байгаа гинт унтах чахад нэг тийм фейл юм бодогдоод яа би ямар тэнийг бэ гэж тэгдэг шаа тэгдэг шүү. Би яг тэр нөгөө нэг баярлалаар явж байхдаа тэр жолоочт нь ингээд прогоны жолоочт ингээд яг тэр бүхэнгээд мөнгөө 100% өгчээсэн тоо. Яар харамстай ш одоо их ингээд юм чинь 50 гэж явдсан шүү. Тэгэхээр 50 өгчээ дараа нь буцаж ирж 50 өгдөн шүү. Би яг ингээд прогонд суугаад за гайгүй хэлбэртэй гэл яг бүх мөнгөө сая хэдэн зуун төр өгөөл тэрэндээ амар харамсалтай. Тэгээ буцахтаа тэр прогон байгааг юм. Тэр прогон байхгүй. Бид нар өөрсдөө бөө юм болж ийж ингээд амин зүгээр хэлсэн байхгүй. Яг саяныхрахуул стори. Тэр нь бол нэг саяныхрахуул. Чи тэгээ яасан сайн суралцдаггүй хүн бэ? Тэгэл яг гэхдээ надад нөгөө нэг тийм фейл аялал бас гоё санагдаад юм аа. Сүүлдээ ингээд бодохоор тийм дараа нь гоё л да. Чи өөрөө ингэж шийтгдэг үү? Юу шийтгэж байна? Тэнийг авка. Тэнийг ингэж мэдгүй юу? Таби гэж игээд. Таби. Тэгэл юу ярьж байгаа гэхдээ юм яриад явчихсан. Аялал анаг аялал. Relationship ярьж байгаа л явж ин да. Өргөжлүүлээд явна да. Гэтэ тэгээ гой суралцчих байхаа. Би ч гэсэн нүг аялалч нэг амар чаддгүй хүмүүс тэгэл угаасаа тэгээд тэгэл ах. Би бол бас тэгэлээс. Гэхдээ аялахыг бол сурдаг юм бэлээ. Ингээд яг туршлагатай бол одоо би нэг сүртэй аялаагүй ч гэсэн юм comfortable аялдаг ч гэсэн хизээнэндээ интернетээ явах уу, интернетээ хаанаас авах уу, банкаа явах уу, карта явах уу, билетээ явах уу, яаж хэмтхнийг авах уу гэд ингээд хаана буудлах уу, буудлын асуудал ч амар чухал. Очоод транспортейшнаа яах вүлээ, хинтээ харилцах вүлээ гэх тэр бүх юма бас хөөрхөн хурган зохицуулдаг болчиход байгаа. За. Одоо тэр ньюсээ хэлэх юм уу? Өнөөдрийнхээ ньюсийг би өнөөдөр Америкийн визэнд орсон. За. Тэгээд виз шууд гарсан шүү. Oh my god! Гэтэ явахгүй ч гэж магадгүй. Нөгөө асуудал нь хамт явах байсан хүмүүс маань бараг явахгүй болж байгаа учраас. Гэтэ 10 жилийн виз. Тэгэхээр би дараа жил явж болно. Тийш хизээч явж. 9 жилийн дараа явж. Гэтэ Америк гэж бас байдаг юм аа. Тэгэл танаа найзад яваагүй гэж. Тэг Америкийн виз гайван байна уу? Яад юм бэ? Юу их хард юм бэ? Ороод тэгээ яасан? Жага зүрх чинь дэлсэн үү? Би бас 10 жилийн визтэй боллоо л доо. За тэгье. Бүгдээ 10 жилийн визтэй боллоо. За энэ дугаарыг аамчаам гэсэн тоосон шүү. Зүрс онлайнаар бүх юмыг хийждэг юм байлээ. Онлайнаар янз бүрийн юм бөглөө. Тэгээд US Embassy.gov юу ч хэлээ. Тэгээд тэрний дотроо ямар английн виз гэдгээ сонгоно. Минийх зүгээр туризм буюу pleasure гэдэг англи B1 гэдэг баха. B2 ч гэсэн байлоо. Болохоор ер нь угаасаа хамгийн гайгүй. Тэгээ би 10 жилийн визтэй ч гэсэн 10 жилийн хугацаанд байж болно гэсэн виз биш шүү дээ. Тэр чинь хугацаа заагаад буцаж заавал ирэх ёстой. Гэтэ 10 жилийн хооронд бол орж гарч болно гэдэг pleasure visa. Тэгээд онлайнаар материалуудаа бүрдүүлээд бүх юмнуудаа оруулаад тэгээ нэг юм тест шиг одоо нэг юм анкет шиг юм бүгэлдэг. Тэр анкет нь бол гэхдээ миний амьдралдаа бүгэлж байсан хамгийн урт анкет байсан. Би наадах чинь 3 хүүхэдтэй бүгэлдэг гэж таа. Тэр чи айгүй амар байнга сейвлээд явахгүй бол юм гараад идэм билээ. Тэр бол амар чухал зөвлөгөө юм байлээ шүү. Алхам дутамдаа сейвлэх хэрэгтэй. Нэг хугацаа бөглөөд доор нь save гэж эсвэл continue эсвэл previous гэж байдаг юм байлээ. Яг нэг хугацаа бөглөөл save гэмгүүтээ дараагийнхаа continue гэдэг дараал дараагийн хугацаа бөглөөл дахиад save continue. Тийм. Тэгээд амьдралынхаа бүх юмыг тоочдөг. Тэг ингээд айгүй олон сегменттэй travel хийжсэн юмнууд, ажлын байр, орлого, гэр бүлийн байдал, тэгээд Америкт гэр бүлийнхэн чинь байдаг бол тэр бүх мэдээлэл өгнө. Монголд байгаа гэр бүлийн мэдээлэл. Тэг ингээд
бүгднгийн бичээд тэгээ save дараад явсаар агаад нэг юм эрхийн одоо approval юу ч юм уу да гарч ирнэ. Тэгээ тэр баркодоо заавал скриншот хийгээрээ алга болчих юм байна. Олгоо ойлооч анкета дахиж харахгүй. Айгүй хэцүү ингээд юмнууд нь хаана байгаа нь юу ч мэдэгдэхгүй. Бүх юмаа скриншот хийгээл ингээд яваад байхгүй бол алга болчихсон. Тэгээ дараа нь хаанаас тэрийг буцаж авахаа юу ч мэдэхгүй. Айгүй олон ингээд сайтаар дамжиж ордог. Айгүй ядаргаатай юм байлээ. Тэгэхээр сайт болгон дээрээ бүх юмаа скриншот хийгээд бүртгэл дээр айгүй олон ийм security асуултууд байд юм бэлээ. Тэр болгоныгаа бүгднийг скриншот хийгээд яваад ахгүй бол нэг бол мартна, нэг бол хаана байгааг нь мэдэхгүй юм байлээ. Тэгээд appointment авахын тулд мөнгөө төлнө. Мөнгөө төлөх тэр квитанцных нь нэг тэрнийг олоход амар хэцүү. Тийм бүх юмаа скриншот хийгээл хэвлээл ах хэрэгтэй ерөөсөн. Тэгэхгүй бол олдохгүй. Тэгээд тэр мөнгө нэг монгол мөнгөөр минийх чи 680 боллоо да. 80,000 авцаа болсон. Бас миний өгсөн визан донд хамгийн үнэтэй нь байсан. Яагаад тийм их мөнгө авч байгааг бас ойлгоогүй. Бид нар Америка. Тэгээд appointment аавна. Appointment бол минийх бол хэдэн сарын дараа application бүрдүүлэхээс бараг 2 сар хагасын дараа байсан. Бараг 3 сарын дараа. Би 1 сард бүгэлсэн байхгүй юу? Тэгээ ингээ одоо орж байгаа. Тэгэхээр 3 сар хоцорж яад юм бэлээ. Тэгээ очир гайгүй байгаа нь тэр гэсэн. Тэгэхээр заримдаа бол хэрвээ явах өдрөөсөө ер нь аппликейшнээ бараг 4-5 сарын өмнөөс бүгэлж цагаа авах хэрэгтэй юм бэлээ шүү. Одоо 5 сард аялах жагаа бол 1 сард аппликейшнээ бүглөхөд цагаа авах хэрэгтэй. Тэр нь бас айгүй чухал санагдсан. Тэгээд аппликейшн дөхөөд ирэнгүүт 2 сарын дараа байгаа штэ. Бүх юм марччихсан байлээ. Нөгөө D 160 марч хаач байгаа юм. Би тэр скриншотуудаа хаач хадгалсан. Юу ч авч очих confirmation юу page өнөөдөр орсон юм уу? Тэгээ өнөөдөр орсон. Яг өглөө орсон. Тэгээд бүх юмаа мартсан зөө. Би пассвортаа л бариад очтiin байгаа штэ. Нөгөө газраа тэгсэн чинь зураг хэрэгтэй зураг чинь байхгүй. Нөгөө хэвлсэн юу чи хайцсан гээд confirmation гэдэг нэг barcode. Тэгээ oh my god гэд яна тийм үү гэ тэгээд би буцаж гэрлүүгээ хараад компьютераа аваад ажил руугаа яваад компьютераас нөгөө юмаа хэвлээд зургаа авахуулаад 3 цагийн дараа очиж байгаа байхгүй юу. Тэ чамаа оруулсан уу? Тэгээ орсон би бүр амар азтай. Тэг ингээд өглөө эрт цагтаа байсан юм уу? Өглөө цагтаа очсон. Ер нь 10 минут өмнө очсон цагтаа гэж тэгээд тэгвэл нэгээс хойш авахгүй байхгүй. Харин тийм билээ. Тэгээд дуусаа. Ерөөс 10-аас 1-ийн хооронд л авт юм билээ. Тэгээ би 12:30-40-гээ очиж байгаа байхгүй юу. Тэгээд нэг гуугаагүй би харин ингээд өглөө ингээд ингэсэн юм байна. Тэгээ шууд нэг юугаараа нэг юм ярддаг юмараа. Яриад энэ нэг хүн ирцэн байна. Аха ингэсэн байна. Оруулчих уу гэд. Хизээ яах уу гэд тэгсэн чинь цаанаас нь за оруулчих яг одоо оруул гэд. Ари сүртэй яриаг үлдээ. Now. Тэгэл яг одоо ор гээл тэгэл тийм ээ яг одоо орно гэх нэг гэр дотор байдаг аа. Нэг гэр дотор хүлээж байгаа шүү дээ. Яг юм гэр Монгол гэр. Тийм үү. Өмнө бүр гадаа хүлээдэг байсан гээ оддоо. Нэг Монгол гэрт ингээ нэг юм Монгол сандалнууд тавьсан амар инээдтэй. Тэг ингээ Монгол тэгээ ингээ за шара юуг дагаад яваарай. Шар сумыг дагаа яваарай гээл. Тэгснэ нэг урт юмар ингээ яваа. Хашаа ингээ завсраар нь явд юм бэлээ. Тэгэл амар эвгүй би ганцаараа зөө хамгийн сүүлийн хүн ингээ дүрм зөрчөөж байгаа юм шиг. Тэг ингээ шар юмаа дагаж явсаар агаал нэг хамгаалагч дээр очисон чинь чи яарсан сони хөхтэй гэж юм. Монгол хүн юм уу? Монгол хамаас хоо мэдж байгаа байхгүй юу? Чи ч одоо явах гээд гам уу явахгүй юу? Ямар сонио хоцорсаас ороор гэд. Гэтэ айгу nice амар nice байсан. Тэгэл би энийг лаа гэд. Тэг ингээ нэг юмар дамжиж явж байгаа юм хумаа тавиад иргэнэ үл гэсэн чи яасан сони хөхтэй гэдэг. Бүгдээрээ сонсдсон байлээ амар инээдтэй. Нөө энэ ярддаг юм нь бүх хамгаалагч дээрээ зэрэг очдог. Тэг ингээ би бараг 5 удаа чи яасан сони хөхтэй гэж хэлүүлсэн. За уучлаарай. Тэгээ амар мундаг юм бэлээ. Амар ингээд давхар. Тэг ямар ч confusing юм байхгүй бүх юм амар ойлгомжтой. Тэг чамаас ороод юу асуусан? Тэгээд ингээд ороод дугаараа аваад би хамгийн сүүлийн хүн. Тэг ингээ хурууны хийгээ өгд юм бэлээ. Мэдээж. Тэг англи хэл дээр өхөө монгол хэл дээр ярилцлагаа өхөө гэж асуусан. Би тэгээ флексрэхээр флексрэд англиар үгүй. Yes. Тэгээд окей англиар үгүй. Please гэсэн. Англиар хичээ. It doesn't matter. I can do both. Тэр тиймэр байсан. Англиар өгч болж гинөө гэсэн бэ.
Ичээд бас. Тэгээд нэг айгүй хөрх nice шар ихч байлаа. Юм план төстэй. Нүдний шилтэй жижигхэн хийжсэн. Гинжи би амар баяр. Нэг хүн дээр байж байгаа нэс. Тэгэл ороод надаас юм байгуу. Гурван асуулт асуусан. Яагаад явах гэж байгаа? Хаашаа явах гэж байгаа? Эсвэл хэн дээр очих гэж байгаа ч гэдлөө. Хаашаа явах гэж байгаа? Ямар ажил хийдیں гэж л асуусан надаас. Тэгэл би найз дээр очиж байгаа. Би Нью-Йорк руу явах гэж байгаа. Би 20 minute necessity гэдэг газар архитектор хийдгээ. Гэл англиар юусе амар basic асуултууд. Тэгэл инээлдэж минэлдэл have a nice day мэй нэтэр юмэрэг гэл. Тэгэд надад цэнхэр хууц өгсөн. Тэгэл гарцсан шүү дээ. Цэнхэр хууцаа хадгалсан биз дээ. Харин тий. Алдчихв. Бүх юмаа хадгалах хэрэгтэй. Йоо, цэнхэр хууцаараа чи визагаа авна шүү. Харин тийм юм байлээ шүү guys. За. Sorry. Юу вэ? Дуусгах чаар чин цаг 30 минутын дараа. Nice. Just checking. Check. Нэг тийм басан. Фейлдээ тахаар хүн ийм болчтой юм байна. Тэгэлгүй яах вэ? Тэгээ бараг фейлд ингээ алдсан. Тэгээд ямар ч байсан. Бас сайн өдрөөс юм шиг байна. Эцсийн дүнд ингээ бүтээд. Тэгээд чамайг англиар нь ор гэж хэлсэн те? Англиар орох бол бас айгүй давуу тал юм шиг байна. Харин тийм. Тэгээд ажлын байр бас мэдээд цаанаа нэг юм чек хийж л байгаа хэл та. Амар монголоор амарлаг ярьдаг Америкууд гэдэг шүү дээ бүгдээрээ. Тийм гэсэн шүү. Бүгд бүр амар монголоор хажууд нь яриад юм яах тийм. Монгол айгу удцсан нөхдүүд идэм шүү. Бараг монгол хүн ямар вэ гэдгийг бараг мэддэг болсон тийм хүмүүс. Тэгээд Евро Америкийн элчин рүү орохоор Америкт очсон юм санагдав. Тийм. Үнэр ч гэсэн тийм байгаа. Амар гоё талбайтай юм билээ. Айгу том газартай. Газар нь бол амар том санагдсан. Одоо Америк элчин яг энэ хан уулын им артын яг хотлын газрыг уртлын газрыг хэлсэн. Тэгээ уртлынх нь гудамжных нь нэр нь Denver Street. Come on. Яг хашаар нь оронгууд л нэг юм Америк vibe шууд мэдрэгдээ. Тийм. Тэгэл ажиллаж байгаа монголчууд нь ч гэсэн надад амар Америк хүмүүс шиг санагдаад. Амар nice. Security хүмүүстэй юм Америкийн юу хувцас өмсөлцсөн байгаас тийм алгаа залгаа. Тийм бүгд extremely nice. Яг ингээд Америкт байгаа юм шиг. Амар Монголд бол монголчууд ингээд дуурж ядаал идэг штэ. Ямар ч хүмүүс нэг дуурж ядаал. Тэнгүүд тэнд ингээд бүгд инээлдээл цалин сайтай үнэл тийм болчт юм байна. Инээгээл байхаас өөр яах вэ? Дансаа орол. Чич яасан юм бэ? Тэгээд инээлдэлжээ тий. Тэгээ би бүр ингээ амар сонин айгүй олон хамгаалагч нартай айгүй их юм чит чат хийгээд те ингээд яг Америкт байгаа юм шиг юм small talk хийгээд явсан. Тэгээ за баяр үргээ чи хоцорж ирээл цэнхэр хууцгаа гараад ирдэм бэ те. Тэгээд хүш харин тийм ээ гэсэн. Fake Wonderland руу нэг 30 минут орж гараад ирсэн юм шиг л Монгол биш юм шиг. Чи орч гайгүйсэн мэн те тэгвэл би ганцаараа байсан бүр ингээ хоцроод орцсон, хүн дууссан, last person. Тэг яг энэ бол тийм онцгой тохиолдол байж магадгүй, өөр хэцүү experienceтэй байсан хүмүүс байж магадгүй. Миний хувьд бол айгу сони ингээд болж өнгөрсөн яг кино шиг. Nice. За тэгээд тийзээ захиалга хоёлаа. Ер нь бол явсан чи яах вэ? Хизээч явсан чи яах вэ? Чи жилээс хав. Тэгэхээр ингээд одоо тогтмол юм очиж явах хэрэгтэй гэдэг юм байд юм уу ер нь? Надад бол тиймэрхүү юм хэлээгүй. Би одоо эх 7 хоногийн надад мэйл ирнэ гэсэн. Тэгээд пассвортоо би аавна. Тэгэхээр бас нэг зөвлөгөө. Ер нь шинэ пассвортын дээр авцсан дээр юм байл шүү. Би миний бас алдсан юм нь миний пассворт нэлийн хугацааны явцсан пассворт дээрээ би авчиж байгаа юм. Одоо тэгэхээр аялаж дахиад одоо 10 жил дотор 5 жилийн дараа аяллаа гэхэд хуучин паспорт хаяхгүй явах хэрэгтэй нэг тийм хоёр пассворт ойлно. Прешертэй болчихж байгаа юм байлээ. Тэгэхээр хэрвээ Америкийн визэнд орё гэж бодож байгаа бол нэг мөсөн шинэ пассворт захиалцсан ч юм уу байвал айгүй зүгээр санагдсан. Давхар зөвлөгөө. Tip. Yeah. Good to know. Тэгээ энэ бол зөвхөн аялал жуулчлалын виз, оюутны виз, ажиллах виз эдгээр нь бол айгүй хэцүү гарч байгаа гэсэн. Уусаа тийм ах уу. Дээрээс нь Trump map гээд. За. Окей, гоё ярилцлаа. Өөр нэмж ярих юм байна уу? Нэр нь бол цаг 30 минут болчихлоо. Чамд өөр нэмж ярих юм байна уу? Юун дээр
Хальт юугаа ярьчих гэж бодож байна би. Яа. Ивентээр гоё ярих гэж. Тэгэл да. Pause please plus loss. Pause please applause. Ивент уу? Тийм одоо Blood on the Clock Tower тоглоом юу вэ? Ямар тоглоом байдаг вүлээ? Нэг л тоглоом тоглолтын ер нь. Ер нь дандаа Blood on the Clockwork Orange. Би дандаа Clockwork Orange гэж сандагдах уу яа. Харин надад яг тийг санагдсан шүү дээ. Нэг тоглоом тоглолдог. Тэгэхгүй бол угаасаа нөгөө board game чинь нэг юм 6 өмнө нийтэд гэхгүй юу? Одоо 6 л тоглоно гэсэн юм тийм. Тэнгүү тэр тоглоом болохоор 15 хүн тоглох боломжтой. Гэхээр арай олон. Нэр нь болохоор Blood on the Clock Tower. Blood on the Clock Tower. Blood on the Cock Tower гэж. За тэгээд тэр тоглоом болохоор ер нь бид нар нэг багт хулгай цагтаа гэж амар тоглолдог гэсэн шүү дээ. Ер нь бол яг л тэргээл ойлгочих болно. Гэхдээ ингээд дүрмтэй болгоцсон ингээд арай системтэй болгоцсон хулгай цагтаа. Гэхдээ ингээд хулгай цагтаа багах тоглож байхад ингээд хулгайч болсон л амар гоё. Нэг тийм мэдрэмжтэй байдаг гэсэн чинь хулгайч болчих юмсан л гэдэг. Тэрэн дээр бол тэр асуудлыг шийдсэн юм шиг одоо санагдсан. Хүн болгон ийм powerтай, өөрийн гэсэн special powerтай. Тэнгүү тэр нь амар сонирхолтой. Тэгээд яг хөө зүгээр нэгдэх өдөр болгон бид Cozy Club-ийн 2 давхарт 7:30-аас анх удаага ингээд тоглож байгаа хүмүүст ивент хийдэг. Тэгээд суралцаад ингээд сайн болцсон хүмүүстэй custom script гэдэг одоо тэр тоглоом чи өөрөө баг 200 хэдэн дүртэй байхгүй юу? Оо тийм. Тэгээд тэндээс ингээд за энэ дүрийг оруулъя, энийг оруулахгүй гэдэг нэг юм зохиол шиг гаргадаг. Тэгээд тэрэн дээр арай experienced ингээд арай мундаг тоглолтог хүмүүс нь ирж тоглолтог, байнгын тоглолтог хүмүүс нь гэх юм уу. Гэхдээ тэрэнд эхнийхээ нэг тоглолцоод ирсэн ч болно. Гэхдээ ер нь бол эхнийхээ тоглолцоод ирүүл айгу зүгээр. Шууд очиод тэр custom script-ийг тоглуул угаасаа амар хэцүү. Ойлгоход айгу хэцүү. Тэгэхээр хэрвээ сонирхож байвал манай юг дагаад тэгээд бид угаасаа нэг 2 сараараа ингээд ивэнтээ зарлцдаг. 2 сар одоо энэ 2 сар ч нэг сарын ивент юм байна л да. Энэ өдрүүдэд тоглоно шүү гэх. Тэгээд тэрийг харж агаад форм бүглээд. Тийм Google форм бүглээд авдаг тийм. Тэгээд амар гоё ер нь хулгай цагдааны бүр яг юм on acid хувилбар те яг хай болсон хувилбар. Тэгээд 3 4 дайсантай чөтгөртэй. Тэгээд чөтгөрүүд нь бас өөр powerтай. Тэр нь амар гоё санагддаг. Тэгээд кастом болоод ирэхээрээ дөрүүд нь солигдоод ирэнгүүт сурах юм дандаа үргэлж шинэ юм байдаг. Тэгэхээр уйдхааргүй юм байлээ. Ерөнхий тоглоомын суурь нь ижилхэн ч гэсэн тоглож байгаа хүмүүсийн паураас шалтгаалаад тактика өөрчлөх юм байлээ. Дайсныхаа паураас шалтгаалаад бас тактика өөрчлөх юм байлээ. Дайсных нь одоо девлийнх нь импийнхэн дөрүүд нь бас янз бүрийн павертай болохоор өөр тоглогддог. Тэгэхээр тэр нь амар сайн тоглоом байлээ. Харин юун дээр бол board game geek гэдэг нэг тийм board game-уудад review өгдөг сайт байдаг байхгүй юу. Тэр тоглоом болохоор ингээд категори одоо ямар төрлийн тоглоом юм бэ гэдэг категорилж шүү дээ одоо. Тэнгүүт тийм нөө Улаан цагдаа шиг тоглоомыг social deduction party game гэж явдаг байхгүй юу. Тэр тоглоом болохоор тэр категорид номер 1-т нь явд юм билээ. Social deduction party game. Тийм. Deduction гэхээр яаж байгаа? Хасалт гэдэг. Хүний хасдаг тийм тоглоом гэсэн утгатай юм. Би бол тэгж ойлгосон. Тийм хүний нэг алж малдаг гэж л ойлгосон ш би. Амар specific категори тий. Тэгээд яг зүгээр нэг гоё юм болохоор манай ивент дээр ингээд шууд бөө таних хүмүүстэй ингээл тоглох гэсэн үг шүү дээ. Ингээл чи жишээлбэл ганцаараа ирэх юм бол өөр нэг 11 хүнтэй танилцсан гэсэн үг. Тэр нь бас хүмүүст амар гоё experience болдог юм шиг байлээ. Би болохоор тэгэл бараг 7 хоног болгон 12 шинэтэй танилцсан шүү. Харин тийм ингээд танилцахаас өөр аргагүй байдалд оруулдаг. Юм ярихаас өөр аргагүй тийм. Юм ярьж тоглохгүй л хожигдсон гэсэн үг шүү дээ. Тэгэхээр заавалчгүй бараг бүх хүнтэй маш дотн шууд нөгөө чамаа хин гэдгийг алгасаад чи яагаад ингээд идэм ингээд шууд тэр ингээд ийм танилцах юг хит 2 3 левел алгасаад танилцуулцдаг болохоор амар гой санагддаг. Тэгээ яг бид нар хав дээр байдаг байхдаа team bonding болгож тоглолдог байсан байхгүй юу?
яг 10 хэдэн гишүүнтэй бол дотроо тоглуулах юм бол хин нь ямар үед ямар зан арын шин гаргаж гин багаар ажиллах чадвар эсвэл хүнтэй хэр нээлттэй ярилцж гин эсвэл хэр сайн худлаа ярьдаг вэ гэдэг скиллүүдийг айгүй анзаарах боломжтой юм шиг санагдсан. Одоо жишээлбэл ингээд надаа би одоо ингээд тэр тоглоомоо тоглуулдаг хүн нь гэх юм уу. Тэнгүүд би сүүлдээ баг ингээд хотын дарга хүмүүсийн худлаа ярьдаг тэр нөгөө мимикүүдийг ажилладаг болсон. Амар спич болж байгаа юм шүү. Чи ингээд би нөгөө нэг бүх юм мэдж байгаа шүү дээ. Энэ хүн чинь чөтгөр болохоор ингэж худлаа ярьж ингээд чинь миний урд ингээд дэлгэцэн ном шиг байгаа шүү дээ. Тэнгүүд хүн худлаа ярихаар ийм одоо характер гаргадаг, ийм мимик гаргадаг гэдэг нь ер нь нэг юм нийтлэг юм шиг надад санагдсан. Ерөнхийдөө хүн болгоныг нэг ийм тодорхой нэг худлаа ярихаар нэг ийм төсөөл хийдэгтэй гэдэг ч юм уу. Тэнгүүд яг зүгээр нэг гоё юм болохоор нөө хаав дээр та хэд амир тоглолдог гэсэн шүү дээ. Тэнгүүд одоо тэрийг зүгээр ажлын байран дээр бас нэг ийм туршиж үзэж болохоор юм шиг надад зүгээр санагдсан байна. Одоо жишээлбэл чамд нэг юм мэдээлэл байна тий. Тэр тоглоом дээр ч юм олж авсан мэдээлэл. Эсвэл жинхэнэ амьдрал дээр ч юм олж авсан мэдээллээ бусад хүмүүстэй яаж хуваалцж ийнэ гэдгийг тэнээс амир олж харах боломжтой юм шиг надад санагдсан байхгүй. Бас тэрийг яг зөвөр ойлгуулж ийн үү? Эсвэл шууд дайрч ийн үү гэдгийг ингээд тэр хүн өөрийнхөө тэр импрешнээр яг яаж илэрхийлж ийн гэдгийг тэнээс амир олж харж болох юмтай боломжтой юм шиг надад санагдсан. Чиний тэгэхээр дараагийн одоо бизнес план одоо албан байгууллагуудаар явж хүмүүсийн багаар тоглох чадварыг одоо тий дээшлүүлэн одоо юу гэдэг албан байгууллагууд тийм гоё юм хийвлэх юм байна шүү дээ. Тий уг нь яг албан байгууллагууд асуувал гэхдээ нэг юм үн өгөнгөт үнтэй юм хийдэг байхгүй. Гэхдээ би ингээд тэр чинь зүгээр би хоббигоо ингээд нэг юм хийж байгаа. Тэнгүүд би энэгээр 100% ингээд мөнгө олох гээд байгаа зүйл нэгт биш. Тэнгүүд одоо чи манай дээр хурж ирээд ингээд тоглолцоо гингүүд би за окей тий. Гэхдээ ингээд та эдийг гээд гоё зориод очих гэж байгаа шүү. Гэхдээ би хэрвээ танах дээр ирээгүй байсан бол би дизайн хийгээд юм уу ийм мөнгө олж болох байсан гээд би нэг мөнгө ингээд одоо юу яа штэ ингээд оферлоо штэ. Тэнгүүд тэрийг ингээд харчаад ямар үнэтэй юм бэ гэдэг байхгүй. Тэгэхээр би бол тэрийг нэг амар үнэтэй гэж боддоггүй яг үнэндээ. Тэгэнгүүт бас яг тэр зах зээл нь өөрөө хүмүүс яг ойлгох болоогүй болохоор шинэ он байна гэж ойлгосон. Гэхдээ тэрийг хүмүүст ойлгуулах хэрэгтэй гэж би өөрөө хямдхан тоглуулах нь амар утгагүй санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр тэгээд тэрийг үгүйс ойлгодог үе нэрх бах гэж бодож байна. Тийм одоо амар урт тийм ч 3 цагийн experience байгаа байхгүй юу? За 2 цаг. 2 цаг гарна л. 2 цаг гарны experience тэгээд энийг чинь бэлтгэхийн тулд бас нэг хөрхөн цаг бэлдэж мэлдээд байгаа юм аа ингээл юм хумаа цоглол. Дээрээс нь скриптээ зохиогоод энэ дүрийг нь оруулахгүй оруулна гээл тий. Тэгэхээр айгүй хөдөлмөр гарна. Тэгээ одоко тэр 2 цагийн турш тоглуулж хаяхгүй бүгднийг бүртгэн энэ нь өглөө энэ эндээ худлаа ярьлаа энэ нь инглээ тэглээ гэн ингээ бүртгээд тэг ингээд тэр тоглоомыг за босоороо сэрээрээ унтаараа чи ингэсэн шүү гэл ингээл шүн сэрээж мэрээгээл боо ажил байгаа байхгүй юу тий амар чимээг хийдэг те тэрнийг готл нь new balance үлээ ямар готлоос амар чив чимээг хаана явж байгааг мэддэхгүй бүр ингээд би бүр харыг эдч би нууцаар харыг эдч харч чадаагүй гэж готлын хальт тарсан за тий маш чимээгүй ингээд явж магадгүй те хулгайч готлоо гэсэн Тий. Яг нэг тиймэрхүү. Гэтэ яг зүгээр ер нь зөвхөн тэр манай тоглуулдаг тоглоомч гэлтгүү ер нь зүгээр яг board game тоглохоор надад нэг юм монголчууд ялангуяа нэг юм гоё family activity болгочихсоо гэж би амар бодсон. Ингээд гэр бүлэрээ тий ядаж 7 хоногт нэг удаа ч юм уу хүүхдүүдтэйгээ зөвхөн насныхын ангилал тохирох юм ингээд тоглоод явах юм бол тэр хүүхд одоо тоглоомч нь өөрөө ингээд би board game-ийг анх ингээд тоглож байхдаа муусаа монополоор төсөөлдөг гэдэг тоглоом шиг боддог гэсэн байхгүй ер нь ингээд видео гейм тоглох хүмүүс шиг нэг жоох тийм байдаг байхгүй board game шалтгаан юм нэг гэж боддог. Тэгээ анх удаа яг би монополь гэж төсөөлдөг байсан, сайтин гэж төсөөлдөг байсан. Тэгээ өөр тоглоомууд ингээд төсөөлөөд бодоод ирсэн ингээд тоглоод ирсэн чинь эн чинь өөрөө амар том зах зээл юм байна. Хар мянган тоглоом байд юм байна. Тэнгүүт ингээд тэр болгоноор ингээд янз бүрийн шинэ скиллүүд ингээд сураад байгаа. Одоо жишээлбэл ингээд амар экономи ийм шаардлагатай тоглоом байх юм бол тий одоо би ингээд сэндэрч энийг өгчих юм бол би дараагийн юм яаж хөдөлж авах вэ гэдгээ боддог ч юм уу. Би тийм үнэтэй амар дуртай. Хоорондоо ингээд дийл хий.
Тэнгүүд хүүхдийн negotiate хийж сурж ийн хожиж Катан ч тэгээд гэдэг үү? Тийм. хожиж сурж ийн сурж ийн гэж бодохоор хүүхдэд ялангуяа багаас нь ингээд ер нь ийм board game цогтой тоглоод тэгээ family time цогтой хийх юм бол тэр амар зөв ийм одоо гэр бүлийн тийм activity юм шиг надад санагдсан. Тийм ээ манай хот жоохон том болчвол тогломоор л байна. Одоо ингээд те. Яа ингээ юм дэлгэл тавингууд ингээл нураа. Одоо ерөөсө тэгж болохгүй тэгэхээр ингээд тийм жоохон том болгож байгаа нь л тийж бод. Тэр team соёлын гоё түгээх нь гоё юм шиг надад санагдсан зүгээр. Тийм би бас амар дуртай. Тэгээд би яг хинтээ тоглохоо эхлээ надад яг тоглодог найзууд байхгүй. Тэг анх тоглож дуртай болсон нь бас ковидаас болсон байхгүй юу? Ковидаас болоод тэг нэг гэртээ айгүй их сул цагтай болчоод идэг. Тэгээ Катан нөгөө юу чин лудо чинь ингээ нэг юм бейсүүд нь тавьж өгсөн юм санагдсан. Хүмүүс хоорондоо ингээ нийлээд нэг гоё юм уцаарч гэсэн хамаагүй дээ тэр чин board game шүү дээ. Ингээ тоглоод юм интеракт хийж болдог юм гэдэг юм суурин тавигдаа. Катан амар модонд ороод тэгээ бүгд Катан нэг хэсэг тоглосон шүү дээ тий. Sequence бас тоглоод тэд нар тэгсэн чинь board game-ний мөсөн уул байвал уулын оройн өссөн байгаа байхгүй. Яг ингээд явхаар тэр board game-нууд чинь бүр ингээд амар сонирхолтой янз бүрийн тоглоомнууд тэр хэд чи яг уулын оргил юм бэлээ шүү. Жохон гүнзгийрх юм бол бас л iceberg хийгээч чи. Та бараг байдаг бах төө. Тийм бэлээ шүү. Би бас анх тэгж боддог байсан. Тэгээд нэг хэцүү санагдаж байгаа юм болохоор заавалчгүй англи хэл мэддэг хэрэгтэй болчиход байгаа. Тэгээ хин нэг нь сурах хэрэгтэй. Тэгэхээр Монгол дээр ерөөсөө байхгүй. Тийм. Тэгэхээр яг зөв би ирээдүйд зүгээр гоё монголчуудаа зориулаад гоё яг миний мэрэгчлэлтэй уус амар ойрхон байгаа байхгүй юу? Graphic design байна уу байна. Чи яг юм Монгол blood clockwork. Тэгээд зүгээр нэрээ салаад тавьсан те. Энэ бол Чингис хаан гэж. Тэний тийм юм хийвэл дизайн аягүй гоё гаргаад яг тийм тоглоом хийвэл аягүй гоё юм байна. Ер нь ирээдүйд ч явах уу ер нь ойрын хугацаанд хийж бодоод байгаа юм тийм. Тэг хэдүүлээ реклам дээ. Манай подкаст реклам дээ. Тэгээд тийм амар гоё юм бэлээ. Нэрэн гэсэн амар их скил сурна, сууж сурна. Тэр чин зарим тоглоомнууд баг 2 цагийн тоглоом байгаа даахгүй яг нэг байрандаа суугаад хэрүүл хийж сурна. Би багтаа нөгөө нэг табу уурлаараа гэдэг үгсэн шүү дээ лудог. Тэ? Та яар санаж нөө? Санаж. Яа би яг уурладаг байсан за. Яа ингээл манад бүр ингээд амар хөөрх юм яг юм модон юм юу нэ гэдгсэн. Яг юм том модон. Vintage. Амар vintage. Одоо байгаа юм бол ээж асуuna. Тэгээ яг тэр нөгөө хүмүүс нэг хөөрхөн улаан цэнхэр шар нөгөө. Тэгэл яг өвөөтэй ахтай ингээд тоглолтог. Тэгэл би хожигдоод уурлаад яагаад үгүй гэл ингэж. Тэрийг нөгөө нэг Монгол. Тэгээ яг табу уурлаараа гэд нэр нь бүр яг амар зүйтэй. Тэрийг нөгөө нэг тийм боордгүй хүмүүс нь шатран дээр ингэж тоглодог гэж мэдхүү. Тэрийг мэдхгүй юм байна. Шатар чи одоо ийм дөрвөлжин байгаа шүү дээ. Тэрийг ингэж эргүүлээд одоо ингээд ром хэлбэртэй болгож өөдөөс тавьж байгаа. Одоо ширээ шиг болгож байгаа. Тэгээ ингээд нөгөө нэг хүүхдүүд өөрөө байраад хин хордон сольж нүж тоглодог. Ямар хөөрх юм хүмүүс аргаа ядаад. Манай гэрт бүр ийм юу гэдэг гэсэн юм аа. Ийм том борд томч гэж нэг ийм хар өнгөтэй заяа. Тэгснэ энэ бордууд нэг ийм нэг зузаан. Тэгснэ ингээд 8 ширхэг борд ингээд байсан. 4 ингээд 4 дараа ингээд орчдөг. Өөрөөр тоглоомнууд. Тийм 4 ширхэг. Тэгснэ энэ дараа нэг дээрээ нэг дараа нэг дээрээ нэг дараа нэг дээрээ нэг ингээд ийм дөрвөн том юм хавтан. Тэгснэ дөрвөл ингээд солиод ажилладаг. Тэрэн дээр л удаа байдаг байсан. Тэгэд ийм нөгөө Америкийн нэг ийм нэг хар даамны югаар юм хийцэн нэг гурвалжтай тоглоом. Тэр яаж тоглох юм бэ? Тэр байдаг байсан. Яаци гэдэг үгүй лөө. Би харуулъя. Тэр заяо. Тэгснэ шатар даам болчихно. Тэнгүүтээ нөгөө юу ийм могоотой тоглоом байдаг гэсэн. Могоотой тэгснэ ингээд дээшээ ингээд шатаар яваал дахиад шоогоо хаяал дээшээ шатаар яваал ингээд тэгснэ бас нэг юм улаан цагаантай шоттой тоглоом байдаг гэсэн яг. Тэрэн дээр би амар их тоглолт гэсэн. Тэр айгу гоё заа ингээд юунуудыг ингээд солиол тэгээд нөгөө нэг бүх нөгөө нэг шатрын хүлэг юуны лудоны хүлэгүүд нь ингээд амар хөөрхөн юм пакеттай. Тэгээд би тэрнийг амар энэ backgammon гэх тоглоом. Мөн үү? Тийм. Би зургийг томруулж чаддгүй.
Энэ өстө амар сайн тоглоом тийм. Амар байдаг гэсэн. Би тэгтээ яаж тоглоом юм. Би өөр ийм тоглоомч таарч байгаагүй юм. Энэ яг ийм багцаараа ирдэг тоглоомнууд дунд дандаа байдаг гэсэн. Тэг яаж тоглолтын бүү мэд би хийжээж тоглож байгаагүй. Тэг манай гэрт яг наачин байдаг гэсэн зөө. Би бүр ингээ юу хийд юм бол яад юм бол гэдэг. Ууса тайлбар нь юусоо байхгүй. Тийм байхгүй, зааваргүй. Чиний яг нэг иймэрхүү юм байсан бах тийм үү? Ингээд ийм олон төрөлтэй. Тийм тэгснээ юм. Ийм нэр ийм олон юм байдаг гэсэн. Тийм ингээ багцаараа ирчихдэг өөрөөр хавтангуудтай. Чи наатаа юу хайсан бэ гэж. Би яг classic board game гэсэн. Board game classics. Манад бас нэг юм байдаг байсан хгүй. Тэгээд би энийг тоглож чаддгүй байсан. Энийг бас тоглож чаддгүй байсан. Энэнийг нэг халт тоглолдог байсан юм аа. Тэгээ ганц тоглолтог нь ерөөсөө энэ хідэл угаасаа та бидний урлаараа учир нь олддог. Бусд нь яг яаж тоглох хэвтэй юм бүү мэд. Энэ миний яаж тоглолт юм. Юу юм одоо. Тэр гэхдээ дотор нь заавар нь байдгүй байсан баг. Байдгүй байсан. Эсвэл заавар нь тэгээд алга болчихдог байсан юм. Алга болчихдог байсан хаа. Хүмүүс зүгээр л мэддэг байсан баг. Ингэж тоглолдог тоглоом. It's a classic. Энэ бол бүр яг классик болоо. Амар confusing. Энэ бол миний board game-ний яг gateway. Тийм. Тэгж тоглоал та уур хурч мөрөл тэгэл. Гэтэ нэг ингээд найзуудаараа ч юм уу нэг ингээд тоглохоор тэр нөө бүрдэж байгаа тэр mood нь аягүй гоё санагдаад байна. Одоо ингээд нэг юм бүх хинэн ч ингээд ажил тий. Илүү дутаа юм ерөөсө бодохгүй. Яг enjoying life байхгүй тий бүр яг. Хоорондоо ингээд инээлдэл маазраал солиорол тий яг тэр үүсэж байгаа тэр тоглоомноос болж үүсэж байгаа тэр нь аюу гоё юм. Shit talk хийгээл тий. Тэгээд би энийг ингээд лаапалаа. Тэгээд амьдрал юм шүү. Би яг амьдралыг тэгж enjoy хийх юм шүү. Яг тэрхэн үедээ тий. Тэгээд та нар чи одоо ингээд CS:GO тоглодог. Холбогдсон бол тий. Чи яг тэрнээс юу мэдэрдэг? Яг тэндээс нэг юм яллах амар юм гоё байдаг. Гэт нэг юм ялаад ингээд нэг за би ингээд weekend дээр ингээд хаяа гэр мөрөөс ажиллаад байхгүй юу. Тэнгүүт ингээд яг ингээд ажиллаа ингээд програма нээгээл тэгснэ ингээд за нэг хоччих. Нэг тоглож юм биш үү? Нэг хит бод чи хитэн алаад тий. Шот ажиллаа яг гоёлоход ингээд тэнгүүт Никто ажигцаар ажиллаж ийсэн юм. Тэр юм жоо хэцүү байдаг шүү бас. Тэгээ баяа. Тийм эрэгтэй хүнд яг тэр нөгөө яллах дайн дажин будалцаа нэг цус нүж гоё юм шиг. Тэгш. Гэхдээ бүр юундаа юм шүү ингээд гэнэндээ юм шүү. Гэнэндээ ард тийм алах уу? Тийм ингээд нэг юм эртээр үесээ ингээд байлжсэн болохоор тий ингээд нэг юм альфа, сигма гэдэг юм мэдгүй тийм маа ингээд бүр харуулах гад би алж байгаа зү гэдгээ ингээд батлах гад идэв шүү даа санагдаад чи. Би бас айгүй их Valorant тоглож байгаа. Тэгээд надад авдаг мэдрэн би яг хоччи гэдэг үл юм байна л да. Гэтэ яг сайжирж байгаагаа мэдрэх нэг яг юу н айгүй сайн прогресс айгүй сайн харагддаг юм шиг санагдсан. Яг амар лаг болчтгүй ч гэсэн нэг 2 сарын өмнөхөөс сайжирд байгаа нь ингээд үр дүн нь айгүй хурдан гарч ирдэг. Тэгэхээр ад жаргал өгж байгаа юм нь айгүй хурдан өгчдөг юм шиг санагдсан. Тэгэхээр эн чинь reward нь хурдан. Допамин айгүй Тэр тэгэхээр эн чинь жоохон addiction болох юм байлээ. Амар addiction болох юм байл. Би нэг өдөр заяа 4-5 цаг босоогоо суудсан байвал яг уу сонсч нь мэдээгүй би ерөөсө тэрийг флоунд орцсон өөр ингээд oh my god ингээд би Sims тоглохоор л тэгдэг байсан. Sims тоглохоор л бүр ингээд зомбирч нэг гэр бүл болгож айл гэрч тоглолт шүү дээ жоохон багтаа. Яг тийм тоглоом. Нөгөө хүүхэд нь нам басараад имээ олоод имээ хүүхэд өөрийнх нь ачцэн дээр нь гарч ирээд бүр ингээд ингэсэн. Гэтэ Sims ер нь аюу хөхтөө тоглох юм тий. Яа амар гоё. Sims амар тийм чөлөөт open world-тай болохоор ер нь яасан ч амар Sims чинь бүр next level-ийн тоглоом гарч ирж байна. Enjoy гэх тэр бүр яаж ихэ амьдрал заяа. Бүр ингээд зураглан сайн. Зураглан бүр амар enjoy. Тий. Enjoy гэдэг юм. Солонгосчууд хийж байгаа юм. Өөртөө дуудлагаар хэлсэн. Тэгснээ ингээд чи баг тэр тоглоом дээр өөрийгөө яг одоо синдрийг хийж болно заяа. Red Player One шиг юм уу? Тэг баг тийм. Тэгээд ингээд чи тэр virtual синдрээр одоо юу их юм чиний дор хүрэх юм чи ингээд.
Ингэж бичдэг юм байна шүү. Enjoy гэж бичдэг. INZOI. Би залхуураад байна таад. Би эдит мэдээд ингээ хиймэр байгаа. Sims тоглох туртай хүмүүсээр энийг бол enjoy гэж магадгүй юм байна шүү. Жинхэнэ дотор нь ороод зүгээр. Яа, тэгтээ бас ингээ хит хиймэл ертөнцөөр амьдрах бас амар тий. Энэ зураглал нь амар сайн юм биш үү? Вау. Тийм ээ. Надаа ирээдүйд баг угаасаа л юм болох юм шүү. Энэ нөгөө simulation theory чинь энэ шүү дээ тий. Одоо ингээд ертөнц бүтээх нь улам сайн болж байгаа. Тэг хэрвээ энэ технологиугаас сайжрах нь тодорхой, энэ хүмүүс улам үнэмшилтэй болох нь тодорхой. Бид нар яагаад өөр хүн тоглож байгаа simulation биш гэж гэдэг л idea шүү дээ. Бүр амар төгссөн юм simulation. Яг тоглож байгаа тоглоомч гэж магадгүй бид нар ингээд ялгах. Тэгэхээр миний юу зүг байгаас тээ. Миний маяг нэгтгэв байгаа. Америк минийхээр Малайс төгс сайхан нээсэн яа. Чи арай дэндүү удаан байгаа юм шүү. Тоглож байгаа юм чинь. Яа, надад тоглож байгаа миний сэтгэл зүйн асуудлыг шийдээд өгөөч. Миний надад тоглож байгаа миний relationship асуудлыг шийдээд өгөөч. Миний goal-ыг бүр ингээд амар гоё ингээд те ингээд паан харуулдаг өгөөч те. Нэг юм баахан level байдаг штэ. Sims-ээр одоо карьерийн level нь амар өссөн. Come on please take. Family level 1 дээр явж байгаа. Миний нэг family ингээ гайг өссөн. Одоо career level please гэжтэй. Нэг юм дээр анхаарал байгаа юм шүү. Жоохон боловсруулах resource. Чи өөр Откоос одоо сүүлийн асуулт тэгж байна. Чи өөрөө simulation дотор баа гэж бодож байна. Хаяа тэгж боддоо шүү дээ би. Нэрнгэсэн. Яг simulation амьдраад байгаа юмсан. Тэр үхээд яг сэрнэ гэж боддгоо. Үхээд бол сэрнэ гэж боддгоо. Тоглож байгаа хүн чинь сэрнэ дээр яг хүчин гэж зүйлдсэн шүү дээ. За. Яг ингээл яг офс дээр ингээл суужсэн чинь тэр чинь яг нөгөө нэг сая Трамп гарахын өмнө ирсэн баг. Трамп гарвал яа нэг юм цөмийн даймаа л нэг мэдээгээр амих яваад исэн. Тэгээ тэр нь ингээд хоногшсон байсан юм уу яасан би ингээд ажил дээр үйсэн чинь ингээд онгоц дуурж байгаа хгүй юм цонхоор ингээд амар дааварч байгаа онгоц дуурал. Тэгээ тэгсэн чинь нэг Google-тэй кино юм уу дээр ингээд бөмбөг хаяхаас ингээд нэг дуурдсан шүү дээ. Яг тийм дуу гараад тэгээ би ингээд яг цонхоор харсан чинь яг ингээд нэрнгээс ингээд бомб хайцсан ингээд тэр ингээд ирж байгаа байхгүй юу ингээд Монгол улс дээр. Тэгэл хинд байсан хүмүүс рүү ингээд би яана цөмийн зэвсэг хайчлаа гэдгсэн чинь гэл ингээд ирэл мангар урд ингээд хүрчиж байгаа байхгүй юу би. Тэгээд тэгсэн чинь ингээд яг ингээд өхлийн дараах юм ингээд би зүудэн дотор мэдэрч байгаа нь ингээд би ингээд ийм void заяа бүр хав харах void тэгснээ ингээд би юусоо хөдөлж чадахгүй ингээд нэг юм тавчидмаар ингээд санагдаад байгаа байхгүй юу. Гэхдээ ингээд нөгөө нэг хумсар байгаад байгаа. Хумсар нь. Тийм хумсар нь байгаад байгаа. За би өгчлээ дээ. Тийм тэгэнгүүт ингээд амар хэцүү санагдсан байхгүй. Тэгээ би яг тэр тухайн үедээ бодож байхдаа за 5 гэдэг нь юм байна. Тийм ингээд хумсартай. Гэхдээ ингээд өөрийгөө хөдөлгөж чадахгүй нэг юм тавчуу юм хэцүү байдалд орчлоо. Тэнгүүт ингээд гэгэрч хүмүүс болохоор энэ void-д орчоод ингээд тийм freely ингээд хөдөлж чаддсан байна гэдэг ч юм уу нэг тийм сэрчээд байна. Нэг нь ухамсар нь битүүр шоронд байгаа юм шиг, нэг нь ухамсар нь арай их чөлөөтэй. Тийм сүнс нь ингээд амар чөлөөлөгдсөн юм шиг тийм мэдрэмж амар авсан. Тэг ягаад чинь заримдаа нөгөө нэг өмнө нь бас зүудэндээ мэдэрч ийсэн мэдрэмжүүд ингээд жинхэнэ амьдрал дээр амар адилхан байгаад байдаг гэсэн байхгүй минийх. Тэг би ягаад чинь би яг тэр ингээд өгч байгаагаар өөрийгөө зүудэлсэн чинь би ирээдүйд өөрийгөө өгөхээр яг тийм одоо юмд очих гэж амар бодсон. Тэгэхээр тэр мэдрэмж чамд үхээс айдас өгсөн үү? Айдас юусоо өгөөгүй зүгээр ингээд амар юм бачуурмаар галзуурмаар санагдсан. Тэр void-д ингээд ганцаарх на юу ч байхгүй хаваарах уу. Тэг ингээд хөдлийгээ хөдөлж чадахгүй. Тэгэл зүгээр л хумсрын төвшөнд л ингээд юм бодоол сэтгэж чадна. Тэгтээ ингээд тэгээд тэглээгээд нөгөө нэг контрол хийж чадахгүй байгаа ч амар бачимдуулаад байгаа байхгүй юу? Нөгөө унтж яхад нэг хальц ирчээд ингээ хөдөлж чадахгүй үрчин л яг амар мухайд нь шүү дээ. Тэр нь шиг. Тэгэл сэрсэн үү? Тийм тэгэл яг сэрэл. Тэгэл чи сэрсэн чинь ингээ жоо хөхт бол сэрсэн мэл яхаа. Дахиж нэрхэлсэн үү? Тэг ингээ бачаанаас гарч ирж байгаа. Яг тийм л юм болох байхгүй л. Би тийм юмнаас тэгтээ амар айдаг. Ингээд дуусах нь тэ 80 жилийн experience 70 жилийн experience болоод дуусах юм бол надад гоё байгаа байхгүй. Би ингээд дахиад ингээл амьдрна гэж бодохоор
чинь бас амьдрах чинь өөрөө бас нэг төрлийн тарчлаан байгаа байхгүй юу. Тэгээд дахиад ингээл өөр амьдралаар те ингээл амьдраад ингээд дахиад энэ бүх experience өмнөхөө санахгүй болохоор ингээд дахиад teenager байгаал дахиад дурлалцаал дахиад сэтгэл шархлаал ядуу байж бас шаалцаал бас шаалгалахгүй байгаад ингээд дахиад ингээд 70 жил нэг 60 гээд үдэн гэж бодохоор ингээд ёо let it end please те ингээл дуусах гэж бас хаяа боддгоо. Окей, за тиймэрхүү байна да. Чи ер нь spirituality ер нь юу шашин машин ямар юм байдгүй ч амаа. Би нэг амар тийм хөдөлгөөнтэй болж шүү дээ. Гэхдээ ер нь spirituality сүнс харчихсан шүү дээ. Oh my fucking god. Тэгээ энийг яриулж амар удаж байгаа. Гэртээ. Oh my god. Яа, гэртээ гэдэг нь ямар амар юм бэ? Тэгэхээр манай гэрт ч гэсэн байх боломжтой гэсэн үг. Энэ сүнстэй гэсэн шүү. Fuck no, би энд юм хийхгүй. Нэрээ муу миний үсийг басгацчлаа. Үсийг басгацчлаа. Тийм аавах юм уу? Чи тийм сүнсээс айд юм уу? Тийм, би юу нэлээ айж би бол хармааргүй. Тийм. Гэхдээ нэг харах хүсэж тах зүйл биш үлээ гэхгүй. Гэхдээ би тэр доо амар байсан юм уу? Нэг бүр супер аим шигтэй байсан юм. Супер creepy бүр. Нэрээ юу? Нэрээ. Тэгэд яг зөв. Тэр чи тэрнийг одоо давах хэрэгцсэн юм уу? Тэр чи траума болоод үлдсэн үү? Хизээс сайхан байсан юм уу? Жохон байсан юм уу? Тэр чинь нэг 5 жилийн өмнө байсан. 6 жилийн өмнө үү? Гэртээ. Гэхдээ яг гоо тэгэл тэрийг ингээд сүлд нь тухайн үедээ бол би яг ингээд сүнс харчлаа гэж бодож байгаа байхгүй. Би нөгөө нэг sleep paralysis гэдэг дээ шүү дээ. Нөгөө даруулах гээд би яг тэр үедээ харсан байхгүй юу? Чи даруулж үзчихсэн үү ер нь? Тэгэл ингээл нүд нь нээлттэй гэсэн ингээд гараа нэг миний нүд хаалттай. Нүд хаалттай хэрнээ харж байгаа гэдэг мэдрээд байдаг. Тэгээ яг би тэрийг сүлд нь ингээд судалсан чинь угаасаа тийм хардаг гэж байгаа байхгүй юу? Яг тийм. Шинжлэх ухааныхаа үгнээс тийм. Уус тийх баха. Тэгмээ би одоо жишээлбэл яг ингээд байжснаа ингээд ийм сэрүүн байжснаа гэж харж байгаагүй. Яг тийм нөхцөл байж байхад харсан байхгүй. Тэгэхээр би яг тэрийг бас яг жинхнээсээ харсан уугүй юу гэдг нь эсвэл төсөөсөн байх уу? Надад тийм харуулсан уу гэдг нь өөрөө бас айгүй ингээд одоо хүртэл confusing байдаг гэх юм уу. Гэтэ яг ингээд миний харсан юм болохоор яг л кинон дээр л хардаг юм байна гэдэг. Муухай гэсэн үг тийм. Эмэгтэй үнэ. Яг дандаа эмэгтэй юм байна. Гэтэ тэрний өөрөө асуучаа тий. Тэгээд тэгээд орж ирж би яаж гэрлэг байх. Гадаа гэгээтэй байна. Ингээд барьцсан ингээд өөдөөс ингээд ийм би санаж байна. Чи ер нь хамаг сторига хөдөө ярьсан юм байна штэ. Тэр ихтэй амар муухай байл нэрээ. Тэгээд гэхдээ би яг хуу тэр сүнс харсан гэдэгтээ итгэх бас нэг шалтгаан байгаа байхгүй юу? Тэр чинь бүтнээрээ нэрээ амар юм байлээ. Йоо тэр тустай халуунаар яриа. Итгэх шалтгаан нь болохоор манай нэг найз бөө тэр манай гэрт хизээж очиж үзээгүй хэрнээ манай гэрээг ингээд бүр яг яриад сканердаа тэгснээ миний яг тэр харсан газар хэлсэн байхгүй юу? Тэгэхээр яг тэр харсан юм шиг шинжлэх ухааныхаа үднэслэлээр хараагүй гэж тайлбарлагдаад байгаа байхгүй. Тэрэн дээр ингээд амар юм сэрчээ. Тийм шинжлэх ухаан ч угаасаа харсан гэж тайлбарлаж болохгүй шүү дээ. Тэр чинь юу гэж тайлбарлах юм. Тэгэхээр яг би нөгөө өнөөдөр Kurzgesagt сайтын нэг видео үзсэн юм аа. Тэгээд хүний нүд бас угаасаа тарих үлдсэн нүд рүү ингээд юм энэ дээр гэрэл байгаад миний мэдээлэл ирэхэд нэг 0.1 хэдэн наносекунд 1.5 наносекунд болдог гинэ. Тэр хооронд бид нэг өнгөрсөндөө амьдраад байгаа байхгүй. Тэр ингээд мэдээлэл энд буула харах хооронд ингээд хоцорлоо. Тэгээд эндээсээ дахиад тархилуу очихороо бас хэдэн наносекунд очдог гинэ. Тэгэхээр нэг жоохон дилейтэй бид нар мэдээллийг авдаг. Тэгэхээр тэр дилей болон юмнуудыг тарих өөрөө нүхэж бас бид нарыг ирээдүг зөвнөх нэг юм 3 ертөнд зэрэг байдаг гэд тэгсэн байл. Тэгээд тайлбарлаад байгаа. Тэнгүүд тодорхой хэмжээний мэдээллийг тарих ингээд иймэрхүү юм болно харсан үзсэн юмнаас төлөөлөөд нэг юм prediction үүсгдэг. Өнгөрсний ирсэн мэдээлэл байдаг. Би нийлүүлээ бид нар past одоо present гэж хардаг. Гэт байгаа юм. Тэгэхээр бид нар бас жоохон төсөөлдөг л байж юм шиг байлээ. Нөхдөг дутуу мэдээллийг нүд өөрөө тарих өөрөө нөхөж үзүүлдэг юм байлээ. Тэгэхээр бид нар ингээд юм харцсан юм шиг санагддаг штэ. Тэр бол бас тарихнаас
prediction үүсгээд иймэрхүү кинон дээр ингэж харагддаг гэ бий болгоцсон байх магадлал бас өндөр. Гэхдээ бас байдаг байх гэж. За дуусгачих уу? Би Тимур төлхөр өгч. За. За ингээд ер нь дуусж гин. Тэгээд Лонда professional-та дахин баярлаа. Велби гоё шүү те. Ах боломжтой. Тэгээд яг үсэн нэлээ хуурашсан бол хэрэглэхэд маш тохиромжтой. Бүтээгдэхүүнүүд байгаа шүү. За байж эндээс би яг гоё тайлбар нь хэлээд өгье. Хураа үсний бүтээгдэхүүний гол орс найрлага нь зүгийн бал болон манго жимс бөгөөд үсийг гүн чигшүүлж тэжээлээр хангах үйлчилгээтэй. Үсийг илүү гялалцсан зөвлөрүүлж өгдөг. Хураа үсэнд гүн чигшлийг өгч илүү гялалцсан самнахад хэлбэр болгоно. Гэмтэлтэй үсний үзүүрийг нөхөн сэргээж бүрсэлтийг сайжруулна гэсэн байна. Ер нь айгүй гоё зөөлөн гялалцсан чигшилтэй болгох үйлчилгээтэй юм байна шүү. Би бүр энэ томыг нь авчдаг шүү дээ. Бүр том. Тийм байна. 1 литрих гэж байдаг юм байна. Тэр нь гоё. За тэгээд энэ багцыг танд. Тэгэх ястай эс юм байна. Гэтэ би өөр амаар нөө. За тэгээд яасан гинэ? Тэгэл яах вэ те? Sorry бахан босчлоо. Машин гарыг хийдэн гэхгүй. 8 залгацсан шүү. Амар урал. Оо яана уучлаарай. Машин гарыг тавьсан мартцсан шүү. Яана чи гайгүй уралж гин үү? Тэгэл уралж гин. Монгол хүн чинь тэгэл урлаа шүү дээ. Чи юуны ард юм бэ? Би хомхын ард шүү дээ. Яана бисээ нэг хүн төлхөр өгөө гаргацсан байхгүй юу? Нэг бити зодчихсан. Ямар өвчтэй амтан бэ чи гэдэг бах те. Хэдэн минутын би тэгээд харж чадсангүй. Ямар ч лээс 8 удаа залгацсан. Дараа л 8 залгасан байх most likely тий. Тийм байгаас. За. Окей. За 2 цаг болчлоо. Тэгээд дуусгая да. Яриал авах юм шиг байна. Подкастаа гоё storytelling хийх юм байна. Баярлалаа. Баярлалаа. Хүмүүс бичээд ах юм. Тийм ээ над руу хинч бичихгүй байна уу? Бара тэр сүнсний стори гоё. Үгүй. No, thank you. No, thank you. Зүгээр сүнснийх нь царай хүртэл ярьж өгдیں۔ Гэтэ одгоо чи өөрөө подкаст хийгээд энэ сторинуудаа ингээ гоё катлаад ганцаараа сайхан яриад. Ганцаа. Тийм үйтсэн. Чи наваа тийм үйтсэн гэж бодоод байна. Үгүй амар гоё баггүй юу хараа. Гэтэ ингээд дундуур нь чамд өөр хүн хэрэггүй юм бэлээ. Чаа ингээд бүтэцтэй айгүй ингээд оршилтай, өрнөлттэй дунд нь ингээд мистритэй те. Ингээд хариуг нь шууд өгчихгүй ингээд бас гоё бүтэцтэй. Энэ кино найруулагч болвол шахал юм бэлээ те. Киног үзээрэй нэрээ. Ямар кино? Нэг ухагийн. Тэр хаана вэ? Тэр YouTube дээр байдаг шүү дээ. Ухаа гэдэг хаа. 10 жилийн тэрийг нөө үзүүлж бас мөнгөсөн шүү дээ. Тийм тэр нэр хөрхөн байсан. За окей тэгээд өөрөө оролцуулсан та хоёртаас баярлалаа. Бэлэг өгөхгүй ч гэсэн чи аваа маа энийг ав. Заяа гэж гоё энэ скалпны гоё байна. Юунууд би нөө таалсан шүү сая таламсан байд юм гэж ойлгосон шүү. Салаанууд дээр байдаг. Яг нүуний эднийхээс ивентийг дүүлж байгаа салаан дээр байд юм билээ. Тийм тэгээд Велбигийнхэн энэ савлгаануудаа буцаа Шангрила дээр аваачаад буцаагаад өгөх юм бол дуусгарна. Юм оронд нь өгдөг. Гэтэ тэрэндээ гол нь биш яг recycle хийгддэг ганц бүтээгдэхүүн байхгүй. Нэг найз Этка гэдэг нэг өсч найз байдаг байхгүй. Barber Этка гэдэг. Цаа чин би нэг хим хийлгчээд яасан чинь эдний юм хэрэглээрэй гэдэг хэлсэн байхгүй. Тэр бүр олдохгүй авчихсан юм бил. Тэр үуч чинь бүр олдохгүйсэн. Энэ ч гоё юм байна. Эрэгтэй хүн тийм л өстой гоё юм байна. Тань тийм бүр эрэгтэй хүн. Чи яг хэрэглээрээ битээ хайчаарай. За баярлалаа. Усанд орчоод заяа. Яг хэрэглээрээ яг эрэгтэй хүнд бол үнэхээр гоё юм байна. Үнэр мөнөр нь бүр аюу гоё юм байна. Хямдарчиж сайтн дээрээ 24,700 болцсон байна. За тэгээд би хэрэглэх зааврыг нь хэлээд аюу бол залхуураад яачнаа. Бидний шилээр зүүхэр хэд хуухандаа хэсэгчл дүрхэд массажлан усаар зайлах шаардлагагүй. Тэгэхээр бүр амар юм байна. Усанд орчвол тийм нотон дээр нь ингээд жоох ингээд дүрхчээд тэг ингээд үсээ ингээд хуваагаад ингэж гарангуудаа ингээд тэг ингээд хуваагаад ингээд тэгээд бүдэнгэнд нь дүрхчээ сайхан массажлаад тэг жоох сингэнэх хэвээр. Тэгэл гоё эрүүл хуухтай болсон. Сайн ган дээр хальцсан чинь хөгч ямар эрүүл
гартай болчихоо. Гайхалтай шүү дээ. Энэ гарны юу өрчлөө алга болчихоо. Реклам. Хурамаараа болчихоо. Энэ зөвхөн хуух гэлтгүү. Янз бүрийн өвсөндөө болох байхаа гэж тоолсон. Окей. За тэгээ аудио арай дээрсэн байх гэж найдаж байна. Тэнгисийн эрэг дээрх 24/7-оо Look TV-гээр хүлээн авч үзээрэй. Бусдаас төрүүлж. Бонако устаа маш их баярлалаа. Велбигийнхандаа баярлалаа. Тэгээд дараа 7 хоногт шинэ дугаараараа уулзцгаая. Bye. Bye. Bye гэж. Bye. Bye. Bye.